За өдрийн мэнд манай онлайн подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд мэдээж нэвтрүүлэг эхлээс өмнө Investcore Capital та бидэд энэ гоё өрөөгөр гоё тухтаас болгож байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас манайхыг спонсорлж байгаа. Тэгээд мэдээж манай co-host Тэмүүлэн өдрийн мэнд. Тийм. Тэгээд манай хүндэт зочноор Investcore Property-гийн гүйцэтгэх захирал Уянга оролцож байна. Тэгээд сүүлийн үед бас айгүй гоё тийм хаус төслүүд биднийх хийж байгаа. Тэгээд Edmond House гэх төслийн бас үүсгэн байгуулагчдын нэг хэрэгжүүлж байгаа бүсгүй ирсэн байна. Тэгээд бид эдний урилга хүлээн авч ирсэнд баярлалаа байна. Таад бас нэвтрүүлэгтээ оролцуулж аваад баярлалаа. Ааха. Уянгаа дээр шууд хэлэх хэрэгтэй юм нь бид хэд хамгийн анх бит хоёрын дугаар одоо энэний санаа гараад яг хэлж байхад хамгийн анхны туршилтын дугаар дээр манай зочин болж оролцож байсан. Гэхдээ тэрийг бол цацхгүйгээр бид зүгээр туршилтаар хийж үзэж байсан. Тэгээд одоо ингээд яг жинхэнэ дугаарт маань оролцож байна те. Энэ дугаар чинь баг 44 дахь дугаар муугаар болж орох байх шүү. Миний 45 байна уу те? 45 байна уу те? Тэгэхээр бүр яг 0 дугаар дугаарт орж исэн байна те. За одоо 45 дугаарын дараа хэр өөрчлөгдсөн байна бэ те? Маш их өөрчлөгдсөн байна концепц нь. Бид нөө өөр газар ч бичлэг хийчихсэн санангаас газар хийдчихсэн те. Нэг өрөөнд те. За тэгээд хэдүүлээ бид чинь хамгийн эхлээд яриагаал төслийнхаа талаар ярилцж эхэлсэн дээр баг. Тэгээд ер нь Investcore Property хаанаас яг ямар том төслүүд дээр эхлээд ажилласан бэ гэд ярьж үл яа тийм. За Investcore Property-ийн нэг үүсэл хөгжлийг ярих нь одоо яг Investcore санхүүн групптэй нэгт уялдаатай. Анх бол яг Investcore санхүүн групп маань яг хоёр үндсэн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж исэн. Одоо санхүү, үйл хөдлөх хоёр. За өмнө нь л нөгөө илүү Монголын зах зээл рүү одоо маш Япон хөрөнгө оруулалттай учраас төсөл хөгжүүлэгч нар руу илүү инвестмент байдлаар орж исэн. Тэгээд өөрсдөө хөгжүүлдэггүй тий өөрсдөө ямар нэг менежмент хийдэггүй ингээд байжсэн. Тэгээд анхны маань төсөл болонгууд хомир праун төслүүд байсан. Одоо манай хөрөнгө оруулагч нарын маань хөрөнгө оруулсан төслийн хувьд гэх юм бол офисын төсөл байгаа. Тэгээд яг нөгөө компани үүсгэн байгуулагчдын шалтгаан нь гэх юм бол одоо Монголд чинь нөгөө байшин байрал хайчдаг. Хамгийн гол нөгөө үйл хөдлөх хөрөнгө барилгын чинь үнц нь нөгөө арчлалт гэдэг юм байна тий барилгын нөгөө насжилтыг уртасгах гол нөгөө философи менежмент нь Монголд байхгүй хөрөнгөний менежмент байхгүй учраас ер нь бол хөрөнгөний менежментийн компани хийхгүй бол оруулсан хөрөнгө оруулалтын маань үнцийг буурах ч юм уу тий ийм байгаа учраас Investcore Property-г анх байгуулах одоо санаа гэх юм уу гараад байгуулагдчихсан. За тэгээд энэс хойш бол одоо зах зээл дээр нэлээд амжилттай болсон төслүүд маань гэх юм бол Ambassador Residence шингээлийн хажуудаа Ambassador одоо бүрэн үйлчилгээд орон сууцны Service Department-ыг анх 20 онд зах зээл дээр бий болгож исэн. За дараа нь бол IC Tower төсөл маань байгаа. Илүү бас яг нөгөө менежменттэй. За тэгээ нөгөө ковидын дараах аль болох нөгөө офисын чиг хандлагуудыг илүү төслийнхаа концепцэд шингээж исэн. За тэгээд анхны бас ээж авсан офис байгаа. За 3 дахь яг одоо ээж гэдэг нь юу юм? Ээж одоо анхны ногоон офисын төсөл болж байна. Ногоон офисын төсөл. Тэгтээ яг нөгөө ялгаа нь энэ дээр бас юу гэхээр анх нөгөө төсөл маань ашиглалтанд орохдоо бол бид нэр ээжгийг аав ногоон барилга гэдэг концепцийг ерөөсөө огт зориогүй. Нөгөө чиг хандлага за байх одоо юу бид нар харж агаад тэгээ илүү нөгөө ашигласан материал ерөнхий үн цэнэ бид нар бас тухайн үед тодорхойлаа. Тэгээ ээж чигээр нь аплай хийж исэн. Бо яг international IFC-гээс авсан гэдэг. Тэгээ ашиглалтанд орсны дараа авсан гэдгээрээ бас нэлээ ялгаатай. Төсөл хөгжүүлэлтийг нөгөө хөгжүүлэлтийн процесстэй арай биш. За дараагийн 3 дахь төсөл гэх юм бол одоогийн яг хөгжүүлэлт хийж байгаа Edmond төсөл маань байгаа. Илүү нөгөө суудсны зориулттай орон сууц. За тэгээд амны орон сууцны ийм одоо цогц хотны зохион байгуулалттай. Тэрс нэлийн том төсөл болж байгаа шиг харагдаж байлаа тий. Одоо ер нь тэрхүү төсөл маань ямар шоу хувьтай явж байгаа юм бол ер нь концепт анх яаж гарсан бэ гэдэг рүү орвол тий. За ерөнхийдөө Монголын одоо нөгөө зах зээл гэх юм уу тий. Үйл хөдлөлийн маань салбар айгуу тийм жижигхэн ниш маркеттэй хэрнээ айгуу тийм өрсөлдөөнтэй штэ. Тэгээ манай монголчууд ч бас аюух тийм нөгөө тренд тагтаа за тэгээ бас амьдрах нөгөө чанаруудаа бас аюух нөгөө сайжруулах юм хүсэл эрмэлзэлтэй одоо сүүлийн бараг 20-15 жил гэх юм уу тий. Одоо явж байгаа. Тэгээд анх бид нэр яг нөгөө дараагийн төсөл юу аах вэ гэд. За тэгээ тэр үеийн бас яг IC Tower төсөл маань дуусаад Ambassador төсөл дээр бас бид яг нөгөө Service Department
амны орон сууцыг зах зээл дээр яг бий болгосны дарааийнхаа төслийн ерөнхийдөө судалгаа руу орж ирсэн. Тэгээд за ерөнхийдөө нөгөө сууцны чиглэлээр илүү дагнах юм байна. Тэр дундаа илүү нөгөө бизнес болоод өндөр зэрэглэлээр бид нэр илүү өсөлт үзүүлэх юм байна. Тэгээ манай бас гол ялгардаг юм нь юу вэ гэхээр илүү нөгөө хөрөнгө оруулалтаар бас давхар борлуулалтын сувгуудаа явдаг учраас аль нөгөө маркет зах зээл дээр илүү энэ маань илүү давуу тал болох юм бэ? Давуу тал болох вэ гэдгийг харахаар илүү өндөр бизнес зэрэглэл өндөр зэрэглэл. За тэгээд тэр дундаа одоо амны орон сууцны тренд ерөнхийдөө явъя. За тэгээд тэр нь бас хамгийн их гол нөлөөлсөн зүйл гэвэл ковидын дараа чи ерөнхийдөө дэлхийн улс орн ер нь дэлхийн нийтээр нөгөө чанар эрүүл аюулгүй байдал гэдэг юм руу бол бүгд ингээд нөгөө нэг чиглэлээ штэ тий. Маш олон нөгөө ийм нөгөө кейсүүд бий болоод за тэрэндээ яг уялдаа явангууд бид за нөгөө бохирдлын асуудлууд байна тий. За тэгээ нийтийн байранд амьдрах эрсдлүүдийг ингээд маш олон кейсээр нөгөө ковид ч юм бас ойлгуулсан штэ. Тэгээ бид ерөнхийдөө амны орон сууц бай. За тэгээд байршлын хувьд гэх юм бол бид нар 3 бүсийг ер нь анх таргет хийжсэн. Хүүд одоо нэг аюу алдартай бүсүүд байгаа шүү дээ. Туслангийн бүс байна тий хойшоогоо тий одоо Санзай, Хави. За тэгээд баруун бүс рүү бас аюу их тэр үед одоо манай том хөгжүүлэгч компаниуд Tesla байна тий. ICT Group байна. Илүү баруун талын чиглэл рүү одоо нөгөө шинэ хэсгийг дагсан дэд бүтцтэй дагаад хөгжүүлэлт хийжсэн шүү дээ. Хүшин ам, ярмаг гэдэг. За тэгээд бид нэрээ олонгууд давхар зүүн тал руугаа бас судалгаа хийгээд тэгээд яг тэгээд гол одоо бидний нөгөө хөгжүүлэгч нарын гол юм чинь байршил байдаг. Байршлыг тэгтээ сонгохдоо ганцхан нөгөө нэг даунтаун биш те ирээдүйн нөгөө нэг үнцнээ хадгалах дэд бүтц за нийтийн тээвэр за тэгээд бас тухайн нөгөө зах зээлийнхаа эрэлт хэрэглэгчийн зам төлөвийг ерөнхийдөө нэлээд харж агаад ер нь зүүн бүс рүү нэгтарчаал айгу багтай. За тэгээд зам дэд бүтцийн хувьд нэлээд боломжтой. Тэгээ айгуух сармаг байсан. За тэгээд энэ бүс рүү ерөнхийдөө бид нэр таргет хийгээд 3 жил ерөнхийдөө яг үнэлгээд газраа ингээд хайсан. Газар байсандаа биш одоо чи хайгаад хайж байгаа байхгүй бид нэр одоо тий нөгөө эрэлтээ бол байна гэдэг ингээд мэдээлэл. За тэгээд ерөнхийдөө 24 оны хагас жилд яг эхний хагас жилд бид нар газар дээр ерөнхийдөө хамгийн сүүлийн байдлаар дийл одоо хийгээд 11 сард нь бид нар шууд барилга устралтынхаа ажлыг ингээ хийж исэн. Зүүн бүс рүү хэрэг хаана гэсэн үг вэ? Одоо Баянзүрх дүүрэг хүрэл тоогоотын одоо хүрэл тоогоотын амны тэр хэвд бас бужинж байгаа. Эдний төсөл чинь миний санджаар бол яг нөгөө нэг юу руу Sky Resort-оос цаашаа яв нэг жоохон дагаад замтай тий. Тэнгүү тэнцээс нь чулууд гээд вилла байгаа тий. Тэрний бас яг ингээ амных нь энэ чинь эдлмонд байж байгаа. Юу н хүрэл тоогоотын тэр авил гэсэн үг. Одоо яг нөгөө дараагийн яг нөгөө түрүү хэлээ шүү дээ ярмаг тэр авь бол ингээд гинт бүүм ингээд явсан шүү дээ. Тэгээ дараагийн яг ингээд суурьшил болж байгаа. За тэр тундаа бизнесээс дээш сегментийн яг амны орон сууцаар дагнсан одоо байшил болчихж байгаа байхгүй. Тийм. Одоо тэр авир бол дандаа бидний сүүлд гаргасан тоогоор нэг 30 орчим төсөл дандаа амны орон сууц болоод үйлчилгээний чиглэлээр явж байгаа. Тийм. Тэгээ одоо яг бидний гол төсөл дээрх концепц ялгарлал маань юу вэ гэхээр нөгөө одоо л бид нэг үе батгаад нөгөө барьдаг болчихлоо шүү дээ. Барилгаа нөгөө барьдаг болчиход байна. Гэхдээ нөгөө өрсөлдөх давуу тал аргууд нь яг юу вэ гэдэг чинь одоо олон улсын жишгээрээ бол эн чинь аюу өөртөө барьчин. Гэхдээ чи яг хүн юу өгөх гээд байгаа, ямар хэрэгцээ асуудлыг шийдэх гээд байгаа гэдгээрээ нөгөө гол одоо зах зээл дээр өрсөлдөх нөхцөл болчиход байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо байшил гэдэгтэй тэр бол байна. Тийм учраас яг бидний сонгосон байшил нь Улаанбаатар хотоос нэг тийм хоол биш. Учираас бид нараас одоо ярамгаас илүү эрэг нөлөөтэй болов гэж үзэж байгаа одоогийн төвчрэлтэй. За зайсантай харьцуулахад гэдэг юм уу. За байшил бол тийм байна. За дараагийн бидний одоо зүйл нь хүмүүс чинь нөгөө илүү одоо эрүүл мэнд аюулгүй байдал тал дээр яг анхаардаг болсон. За тэр аюулгүй байдал гэж байгаа нь өөрөө нөгөө ашиглаж байгаа барилгын чанар, материал, хийцлэл байна тий. За дээрэс нь нөгөө хотгон байдлаар нь тохижуулж одоо яг цогц байдлаар нь одоо мастер план хийцэн байхгүй бол одоо бидний яг бизнесийн сегмент дээрх
гол өрсөлдөх давуу тал чинь чи яг юу хөх гэдэг юм тий. Миний ямар асуудлыг шийдэх гэдэг юм гэдэг талаас байгаа учраас бид яг бүтэн ийм цогцоор нь төлөвлөлтийн шийдлүүдийг гаргаж ирж байгаа. Жишээлбэл одоо ашиглалтын дараах үйлчлэгээнүүд байна тий. За тэгээд одоо л залуучууд маань бас залуучууд болоод хүмүүс маань аюух нөгөө бие байлдар сэтгэл зүй оюун санааны хувьд тий тэрийгээ бас нөгөө ингээ аюух активититэй болцсон. Тэгэхээр одоо бүх насны одоо манай төсөлд авсан хүмүүсийн бид нэр бүх насны хүмүүсийн активитиг бодож эхэлж байгаа тий. За тэргээрээ ингээд бас тодорхой хэмжээний чи community бүрдүүлэх хэрэгтэй болно. За дээрэс нь нөгөө зам талбай, за дээрэс нь дэд бүтцийн асуудлууд хамгийн бас чухал манай Монголын нөхцөл байдал тий. Нөөц амир хомс байдаг. За энэ асуудлуудыг одоо бид нэр шийдэхийг зорж байгаа. За дараа нь бол нөгөө гол манай түрүүн бас манай нөгөө компани үүсгэн байгуулах гол шалтгаан гэж ашиглалтын дараах үйлчилгээ тий facility management-үүд байна, консьерж үйлчилгээнүүд байна тий. Тэр бүгдийг бид нэр цогцоор нь ялуулах. Тэрийг property хариуцаад явах юм. Хариуцаа хийгээ явна гэсэн үг. Энэ болгоныг бид нэр цогцоор нь ерөнхийдөө төсөлтөө шингээхийг зорж байгаа. За төслийн маань одоо барилга чанарын асуудал, дэд үтцийн асуудал төр гэх юм бол бид цэвэр бохор усыг 2.5 км-ээр яг төвийн төлөрсөн шугамтай холбогдож хөрөнгө оруулалтыг хийсэн. Төвийн шугамтай холбогдож байгаа. За тэр хамгийн гол чинь тэр явж байна тий. За тэгээд гол бас манай одоо төслийн маань давуу тал гэх юм бол одоо бас нөгөө илүү одоо корпорат талдаа хөгжүүлэгч нарын маань одоо нийгэмд оролцуулж байгаа сөрөг нөлөөллийг бас аль болох бууруулах чиглэл дээр бас нэлээх бодож байгаа шүү дээ тий. Одоо нөгөө одоо санхүүжилт тий наваа төслүүд рүү тэр утгаараа бид бас нөгөө дулааны их усэр дээрээ дулааны ноцоос за тэгээд газ за тэгээд эрчим хүч хосолсон шийдлийг бас анхудаа төсөл дээрээ нэвтрүүлж байгаа. Тэргээрээ бас одоо давуу тал болно. Яагаад тэгэхээр одоо сая энэ жил чинь манай их бараг ингээ хөлтөнгөө алдлаа штэ. Улаанбаатар хот маань тий. Орон сууцнууд маань явж гин. За дээрэс нь нөгөө бие даасан байдлаар шидсэн амны орон сууц хауснуудын айлууд маань тог цэцрэнгуут нөгөө ямар ч нөөц нь халаалт байхгүй ус авахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт эн чинь өөрөө ингээд бас одоо ойрын бид нар бол 10 жил дээр бол томоохон төсөл эрчим хүчний станцууд ч тийм их усрүүд баригдахгүй бол энэ асуудал маань эсрэгээр улам том асуудал болж орж ирнэ. Тийм учраас аль болох бие даасан за нөгөө хоёр дахь их усрийг бид нэр бүрдүүлэхийг зорж байгаа. Тэгснээрээ манай хотхонд амьдарч байгаа хүмүүс маань одоо эрчим хүч байхгүй байлаа гэхэд бид нэр газар тий дулааныхаа ноцоосоор гэдэг ийм одоо найдвартай дэд бүтцийн шийдлүүдийг хийж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр тэрэн зөвхөн нөгөө төвийн юу алдагдсан тохиолдолд ажиллах юм уу? Ер нь бие даасан байдлаар бид нэр дулаан халуусныхаа шийдлийг хийж байгаа гэсэн. Ааха. Тэгэхээр чин тэгэл нөгөө төлбөр мөнгө дээр чин асар үнэтэй болохгүй юу? Тэрийг мэдээж бид бодож байгаа. Бодож байгаа. Тийм. Тэр бол мэдээж одоо төлөрсөн дулааны их усрт холбогдсноос мэдээж үнэтэй байна. Гэхдээ тэр боломжийг бид нэр яаж оновчтой бууруулах уу гэдэг чиглэл дээр нөгөө ашиглалтын үеийн маш нөгөө ухаалаг менежмент математикуудыг л бид нэр тэгээд нөгөө айл болгон дээр хаусууд маань нөгөө гэртээ байхгүй үедээ одоо юу гэдэг унтраачих ч юм уу тиймэрхүү байдлаар тэгээ манай монголчуудын маань бас яг нэг одоо буруу хэрэглээ гэх юм уу одоо юм суцсан дадал нь өөрөө нөгөө одоо дотор агаарын температурыг маш өндрөөр ингэж байлгадаг тийм. Одоо Герман ч юм уу том ингээ хөгжсөн улсуудад бол нэг 20-21 градус нормал гэж үздэг шүү дээ. Тэгээ одоо манай төслийн маань давуу тал юу вэ гэхээр бид нэр олон улсын эджийг авч байгаа. Дахиад нөгөө наваа юу вэ тийм авч байгаа. Гэхдээ бүр яг юм хөгжүүлэлтийн шатнаас авч байгаа байхгүй. Тэгээ энийг яагаад авч байгаа гэхээр энэний маань цаана явж байгаа гол одоо нөгөө давуу тал технологи гэх юм уу одоо өртөг шингээж байгаа бидний үнцэн юу вэ гэхээр дулааны алдагдал манай төсөл дээр 70% бууруулсан. Вау. Бид нэр одоо нөгөө барилгын суурийг үлгэдэж хийнэ гэдэг тий суурьаасаа бид нэр одоо тэр олон улсын стандартад нийцгүүц одоо 2 дахин дулаалгыг хийсэн. За ханийн дулаалгуудыг бас мөн 2 дахин хийж байгаа. За тэгээд гол юу цонхоноос алдагддаг манай хөвлийн үйлрэлүүд дээр тий. Тэгэхээр бид нэр 2-3 давхар одоо
тийм одоо пассив технологиор хийсэн герман технологийн цонхыг хийж байгаа. Дээврээсээ гэдэг. Ингээ ерөнхийдөө нөгөө нэг барилгыг чи одоо ерөнхийдөө нөгөө дулааны алдагдал үлгэдэнэ гэдэг байгаа шүү дээ. Яг тэр байдлаар манайх бол хийгээд одоо эхний байдлаар бол батламжаа авцсан байгаа даа. Тэгэхээр одоо нөгөө түрүүний ярьсантай уялдуулах юм бол дулаан алдагдал өөрөө байхгүй болчвол заавал хүмүүс маань тэр дулаанаараа хангаагдах хэрэглээгээ багасгах бүрэн боломжтой. Магадгүй ингээд сэрүүн орчинд байх бол өвөл магадгүй бид нэр гадаа нэг за хасах 30 биш хүрээгүүл бол одоо 20 градус дээр хаус маань илүү нөгөө дулаан алдагдaltaгүй тэ өөрийгөө ингээд байх зөв оновчтой бид нөгөө хэрэглээ бүртгэж. Тэгээд ухаалаг технологиор шийдчихээр бүр тэр бүгд айгүй нийцчихэж байгаа юм байна л да. Тэгээ хаусууд маань өөрөө нөгөө бас гол төлөвлөлтийн маань гол онцлог нэг давхар. Барилга маань өөрөө бас нөгөө суур болоод юунуудаас нэг давхрууд аягүй дулаан алдагддаг. Тэгэхээр манай төслийн гол зорилго юу вэ гэхээр маш их ашиггүй талбай гэж байхгүй. За тэгээд яг ингээд суураараа дулаал нэг давхрууд тэгээд таасны өндрийг бид нэр 3.1 одоо 3-аас одоо 6 хүртэл байж байгаа. Тэгэхээр нөгөө давхарлагатай шилээрээ бас нөгөө нарны энерги тэ дулаанаа бас авах хэрэгтэй. Гол яг нөгөө нар үзэх хэсгүүд дээр том цааны төлөлтүүдийг хийж өгсөн ч юм уу тий. Тиймэрхүү шийдлэр аль болох тэр нөгөө дараа ашиглалтын дараах үүсэх дэдүцсэн асуудлуудыг шийдэхээр ингээд зарцсан барьж байгаа. Хэдүүлээ хөснөсөг сайн нөгөө Invescore property-гийн төслүүд гэж явсараа галайг хамгийн сүүлийн төсөл рүү угаасаа ингээд нэвтрээд орчлоо л да. Тэгэхээр нэгэнт одоо хэдүүлээ энэ Edelmond гэдэг төслийг яриад дуусгая тий. Edelmond гэхдээ хэдээсээ танилцуулахгүй эхэлчихлээ л дээ. Edelmond гэдэг төсөл нь өөрөө за хүрдэл тогоотын амны тэнцэн юм байна. Тий. Хідэн нөгөө нэг тоонод хэлбэл хідэн амны орон сууц байгаа. Тэнгүүдэд давхар апартменттэй гэсэн тий. Тэр ингээд танилцуулгыг нэг тоотой хэдүүлээ нэг ихтүүл яаж байна. За манай Edelmond төслийн хувьд болонгууд нийт 15 га талбай. Барилгачлал явагдаж байгаа. Гэхдээ 15 гагийн маань 40% яг үнэ хэлгээд одоо орон сууц хаусууд маань баригдаж байгаа. Бусад 60% бол ерөөсөө зам ногоон байгууламж. Илүү нөгөө нэгтаршил багтай болж байгаа. За тэгээ нийтдээ 210 орчим айл өрхийн төсөл байна. 15 га дээр 210 гэхээр бас айгүй сармаг байгаа тий. Нөл хөдөлгөөний хүн биш болохоор нөгөө нэг ойлгохгүй. Амны орон сууц нь болонгууд цөөхөн. Санитар харьцуулалт дээр шууд одоо энэ за 26 дугаар жишээг авъя те. Тэнд энэ хотгоны байр тэгээд ногоон байгууламжийн хувь хэдтэй байдیں۔ Эсвэл ерөн зүгээр манай Монголын сая одоо байр бол 40%-тай тэгээд ногоон байгууламж 60% гэж шүү дээ те. Ер нь одоо энэ хотод байгаа байрнууд ер нь хэдтэй байдیں۔ Бараг 95 90. Яг нөгөө нэг за бараг нь зарим нь те. Батлагдсан норм дүрэн бол мэдээж тоо бол одоо өөр байгаа шүү дээ те. Одоо минимумда 40% ногоон байгууламж те зам талбай байна гэдэг норм дүрэн бол байдаг. За гэхдээ одоо нөгөө Улаанбаатар хотын нэгтаршлыг илүү их нөгөө бууруулахын тулд нийслэлээс 2024 бэнэ 5 онд журам өрчлөөд одоо 50-60 хүртэл ногоон байгууламж байна буюу илүү их нөгөө нэг төсөл норм дүрмийг алиулах сайжруулах одоо нөгөө одоо шаардлага тавьсан. Яг бодит байдал дээр гэх юм уу те нөгөө боломжоо хараад ингээд нөгөө орон сууцны төслүүдийг харахаар бол тэр стандарт норм бол ерөөсөө огт хийгдэггүй байгаа. Харин тийм. Тэгэхээр манай төслийн одоо онцлог давуу тал гэх юм бол ерөөсөө нэгтаршил айгүйх багтай. Тийм. Тэгээд аль болох бүх насны хүртээмжтэй байдлыг яг олон улсын стандартын дагуу хийхийг зорж байгаа. Одоо тэг хүртээмж гэхээр нөгөө тэрэгцэртэй байна уу, нялх нарай байна уу, өндөр настай байна уу те нөгөө олон улсын гол бас төслийн үнцэн зэрэглийг ахиулдаг юм access шүү дээ тийм security байдал. Тэрийг бид нэр яг л олон улсын стандартад нийцгүүц байдлаар төлөлт хийж байгаа. За тэргээр бас аягүй ялгаа. Тэгээд энэ план за тэгэнгүүт та 210 айл байгаа юм байна дахиад тийм. Өөр. За өөр бол бид нэр 60% ногоон байгууламж зам дэд бүтц байх юм байна. Дэд бүтцүүд байгаа. За тэгээд бидний одоо нөгөө гол концепцийн маань одоо зорилго бол амьдралын одоо чанарыг нэмэгдүүлэх яг тэр цогц экосистемийг л бүрдүүлэх гэдэг байгаа шүү дээ. Манай төслийн хувьд бол онцлог нь. За тэгэнгүүт одоо бид нэр тухайн манай хотгонд амьдарч байгаа хүмүүс дээрх одоо ашиглалтанд орсны дараах консерж үйлчилгээ гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Ямар үйлчилгээнүүд шаардлагатай байдгаар бид нэр бас судалгаа хийсэн. Яг нөгөө сегментийн хувьд. Тэгэнгүүт
хүүхэд арга үйлчилгээ байна тий. За тэгээд нөгөө сургууль цэцэрлэг рүү хүргэлтийн үйлчилгээнүүд байна. За тэгээд сүүлийн үеийн одоо судалгаан дээр гарсан юунаас бол бараг нийт судалгаанд хамрагдсан 90 орчим хувийн гэрээ эцэгтэй нар housekeeping гэр цэвэрлэгээ үйлчилгээг авах хүсэлтэй. За тэгээд тэр болгоны бид шингээж байгаа. Шингэн гэдэг нь та одоо манайх менежмент хийн гэсэн үг. Манайх одоо тэгэхээр ч бас тий. Бүр амар болгочлаа тий. Одоо гэрээ эцэгтэй одоо айл өрхийн бүх гишүүдэд ямар хэрэгцээ байна бид нэр тэрийг шийдэх гээд байгаа байхгүй. Одоо жоохон хүүхэд байлаа гэхэд тэр хүн ингээд эрүүл аюулгүй орчин тав тухтай тэнд амьдрах тий. Тэр амьдрах бид нар ногоон байгууламж тэр экосистемийг бүрдүүлье. За аав ээжнэр завгүй байлаа гэхэд ажилдаа яв. Тэр гэрт үүсэж байгаа хүүхэд харах. За тэгээ цэвэрлэгээ үйлчилгээ тий. За тэр нөгөө хүүхдийн аюулгүй байдал талаас бид нар менежмент хийн. За тэгээд бусад одоо нөгөө бие биелдэр тий сэтгэл зүйн эрүүл мэнд одоо ингээд нөгөө хотжилт бас манай Монголд тэр тусмаа Улаанбаатар төвлөрөл айгүйх байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд чанартай нойр авах нь гэдэг чинь бараг одоо бүр ингээд хамгийн том асуудал болчиход байна шүү дээ тий. Тэгээд бие биелдраа бас ингээд бүх гişүүд явахын тулд манайхаа одоо спорт комплекс саунуудыг тодорхой хэмжээнд төлөвлөж байна. За үйлчлэгээний талбаануудыг бид нэр спейсүүдийг апартментийнхаа доор төлөвлөж байгаа. За тэгээд тэрэн дээр бас одоо мэргэжлийн холбогдох бид нэр тенант юу гэсэн SpaceX гэсэн үү? Нөгөө зам талбаануудыг төлөвлөж байгаа. Үйлчлэгээний тэр нь одоо нөгөө супермаркетууд байна. За тэгээд өсчин convenience store-ууд тий одоо аптекч гэдэг юм уу тий. За тэгээд спа энэ цэцэрлэг гэсэн энэ төвүүдийг бид нэр ерөөхдөө оруулна гэж төлөвлөд үйлчлэгийн төлбөр. Ерөөсөө л хотгон дотроос хэрэгцээтэй бүх юм аавна гэж төлөвлөж. Одоо нөө бид нар бодох юм бол хол гэж жоохон Sky Resort гэж бодохоор жоохон явах юм байна л гэж бодох гэдэг. Тинч бүх юм хийх гэж зориод тий. Одоо тэнд очиод амьдрахад хэрэгцээтэй байгаа бүх юмнуудаа тэгтээ нөгөө нэг чанартай цагийг гэр бүлээрээ л гоё өнгөрөөх бид нэр тэр орчин community-г л бүрдүүлэх гээд байгаа. Одоо ерөөсөө үйл хөдлөлийн чинь төсөл community-г л бий болгодгоороо баг ингээд төсөл хөгжүүлэгч нар чинь өрсөлдөх гээд шүү дээ гол давуу тал нь. За тэгээд одоо бас манай төслийн гол одоо нөгөө манай компани туршлага ноу хау гэх юм бол ашиглалтын менежментийг бид нэр өөрсдөө хөрөнгөний менежментийг хийн. Энэ дотроосоо энэ одоо энэ төсөл дээр бид нэр дахиад нэг зүйлийг бий болгож гаргаж ирж байгаа нь нөгөө юу байгаа хуримтлын сан нэг бий болгож ирж байгаа. Одоо манайхан ч юм бол нөгөө сөөх гэл ярьдаг шүү дээ. Тэгээ сөөх нь нэг мэрэгжлийн бус байгууллагууд бий болдоод оршин суугчлаасаа бүрдүүлчихдэг. За манайх ч юм бол одоо яг энэ чиглэлдээ бол одоо 9 дахь жилдээ 10 дахь жил рүүгээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ бид нэр илүү нөгөө барилга ашиглалтанд орчдөг. Ашиглалтанд орсноос нэг 3-аас хойших жилүүддээ ингээл жижиг капитал засваруудыг арчлалтуудыг ингээл хийх шаардлага үүсдэг. За тэгээ бас шин нэмийг шин хിവэр нь арчлал бас масчлт айгу уртцдаг. Тэгэхээр бид одоо хотгоныхоо одоо юунаас хуримтлын санг бүрдүүлж өгч байгаа. Тодорхой төсвөөс гэх юм уу? Тэргээр юу вэ гэхээр одоо бид нар 5 жилийн дараа урсгал засваруудыг тэгээ манайхаас нөгөө шугам шүлжээг бас асар өндөр өртөг хөрөнгө оруулалттайгаар маш сайн дулаалгуудыг хийсэн. Тэгэд бас 2.7 км шугам шүлжээ гэдэг бас өөрөө амар том инженерингийн барилга байгууламж. Тэрийг арчлах, за тэгээд тэр дулааны их усруудыг арчлах гэл ингээ байгаа бүх юмнууд дээр бид нэр ерөөхдөө хуримтлал бий болгуулад. За дээрэс нь нөгөө талдаа нөгөө эрсдлүүдийг алиулах бид нэр cover хийхээр тий. Ямар нэг юм эрсдэл шугам шүлжээг хөлтжүүл тэр барилга байгууламж үн цэн нь бол тэгэл буруу шүү дээ. Тэгэхээр аль болох бид нэр тэр чиглэл дээрээ илүү одоо жишээ болох үз хоримтлын санг бий болгож өгч байгаа. Тэрийг одоо бид нэр бүрдүүлж өгнө гэсэн. Одоо нийт төсөвт өртөгийн бид нар тодорхой хувийг одоо сан үүсгээд ашиглалтын одоо үе дараах сан үүсгээд тэрийг бид нэр одоо ямар нэгэн хадгаламж ч гэдэм үү те нэг юм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн рүү хийгээд за тэгээ нөгөө өсөж гин те тэгэнгүүт 3 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа ямар нэгэн том хэмжээний одоо хотгон дотор асуудал үүслэе гэж бодоход тэр сангаасаа бид санхүүжүүлнэ гэсэн. Тэр үед бол ашиглалтанд ороод бид мэдээж нөгөө ашиглалтын үеийн юугаа авна штэ төлбөр аавна. Тэр дотор байгаа хуримтлын сангаас тусдаа гэсэн. За. Яг энэ нь өөрөө нөгөө
одоо энэ хэмжээний бид нэр олон улсын шаардлагыг хангасан дулааны алдагдaltaгүй ээжийг хангасан барилга байгууламж энэ том нөгөө дэд үтцийн барилга байгууламжийг хийцэн учраас энэний ашиглалтын үеийн санхүүжилт ашиглалтын зардал өөр айгүй өндөр байна. Тэгэхээр энэ асуудлыг бид аль болох урт хугацаанд насжилтын туршлагаар аливаа эрсдэлгүй байхад менежментийг хийгээд байгаа гэсэн. Одоо л бас манайх нөгөө удирдах байгаа менежмент хийж байгаа төслүүд дээр даатгалын асуудлыг бид нэр бүрэн хариуцдаг мэргэжлийн компаниудтай. Та саяхан одоо кейс гэвэл нөгөө төв цэнгэлдэх хороол гаалгарлаа шүү дээ. Тэнгүүд тэнд манай одоо аав ээж маань амьдэрдэг байхгүй. Тэнгүүд хамгийн том асуудал те гэр рүү одоо нөгөө гал араагүй ч гэсэндээ ингээд утаа тортог ингээд үсэж шүү дээ. Тэрийг одоо ингээд яг яах вэ? Тийм шүү дээ. Тэр чинь хүн бол нөгөө амьдарч чад болохгүй шүү дээ. Нагаар утаа тортог. За тэгээд тэр болгоныг ингээд бас зориултын стандартын дагуу цэвэрлэгийн үйлчлэгийг хийн гэхэд бол айл өрхүүдээс бас нэлээх. Тэгээ энэ мэтчлэнгийн ингээд нөгөө эрсдлүүдийг менеж хийсэн шийдлүүд манай дээр байдаггүй. Одоо байдаггүй. Хууль тогтоомж ч гэсэн нэлээх учирддаг л дээ. Тэр асуудлыг бид илүү шийдэхийг зориод байгаа л гэсэн үг. Цэний харамтлын сангаар. Тэр харилцагчаас бол нэмэлт мөнгө гарахгүй зүгээр метр квадратын үнэн шингээсэн байгаа гэсэн үг юм уу? Метр квадратын үнэн шингээн гэхээсээ илүү бид нэр барилгын одоо босох бид нар нэг төсөв өсөртөг байгаа шүү дээ. Тэрний бид нэр тодорхой хувийг нь тэр сан руу шилжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр метр квадратын өртөг рүү бол тодорхой орчил байгаа л да. Гэхдээ нэг тийм өндөр дүн бол биш. Тийм. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоос ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Тэгээд одоо олон улсын стандарт гэж яриад байна тий. Энийг одоо яаж олон улсын стандарт хийн ингэж одоо юу гэдэг төслийг санаачилж тий ямар зураг гаргаад хийн ингэж зураа тий одоо энэ экосистемийг бүрдүүлэхэд хаанаас энэ юугаа одоо авсан алдын зөвшөөрлөө эсвэл зөвшөөрлөш одоо ингэж стандартууд шүү дээ энэ чинь ингэж дулаан алдагдахгүй байна ингээд орчин ингэж бүрдэн ингээл хаанаас одоо Японоос зургийг гаргаад байгаа юм уу ямар инженерүүд ажиллаж байгааг гаргаад байгаа юм бэ гэдэг байхгүй юу. Энийний дараа би асуух асуулт нь яг ийм одоо нин уугүй ярихад те өөр ингэж бас хөрөнгөний менежментийг сайн хийж авч байгаа төслүүдэд миний тархинд бууглаар тэр River Garden ч юм уу те Garden City гэх тэр NCT-гийн хийсэн төслүүд өөртөө ингээ аягүй сайн аваа явцсан жишгтэй юм шиг надад харагдаад байдгийн. Гэтэ яг нөгөө би өөрөө хөдөлгөх хөрөнгөний ингээд зах зээл байдаггүй учраас тэрийг сайн жишж чадахгүй байгаад байна л да. Ингээ стандарт гэл яриад байдаг тэнгуүтээ ингээд яг яаж хаанаас зургийг авч ямар инженерүүд ингэж гарч ингэж хийж юм уу лаг бүтээн байгуулалтыг хийх гэдэг юм байл гэдэг байхгүй. За ерөнхийдөө манай компани залуучууд бол хийж байгаа тийм бид нэр зах зээл дээр судалгаа хийж байгаа. Манай өөрсдөө бас бизнес хөгжлийн газар тийм. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн зан төлөв. За тэгээд байгаа нөгөө дэд үтцийн нөөц боломжуудаа бид ингээд зах зээл дээр нөгөө талтай яах нөгөө хэрэглэгч за дээрэс нь нөгөө барилгын салбар чи өөрөө нөгөө дэд бүтц газар тий тэр олон зүйлээс одоо айгу хамаарч байгаа шүү дээ. Тэгээд аль болох тэр нөөцийг бид нэр зөв удирдах гэж л ажиллаж байгаа тий. Тэгээ ерөнхийдөө гол төслийн концепцүүдийг бол бид нэр өөрсдөө л гаргасан. Манай залуучууд өөрсдөө л гаргасан. За тэгээд угаасаа олон улсын чиг хандлага за тэгээд корпорэт байгууллагуудын маань илүү нөгөө байгаль орчин дээлтэй тий. Илүү нөгөө бонд чиглэл дээр үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр утгаараа бид хэд ч гэсэн илүү ер нь яагаад бид нэр Монголд одоо яг нэм ногоон барилгын стандартыг нэвтрүүлж болохгүй гэж аль болох манай компани зорилго залуучуудын маань зорилго юу гэхээр аль болох олон улсын стандартуудын ноу хауг бид нэр Монгол руу анхдагч түвшээлжил эксперт хий гэдэг зорилгоо хүрээнд бид нэр IC Tower дээр авчлаа. Одоо тэгвэл яагаад энэ одоо энэ том төсөл дээрээ шингээж болохгүй юм. Бүр ингээд зураг төсөл төлөвтэй шатнаас нь эхлэгээд тэгээ бид тийж ерөнхийдөө хийж байгаа. За тэгээ тэрэн дээр бол бид нэр бүр олон улсын мэргэжлийн байгууллага IFC за тэгээ Wharton гэдэг компаниудтай одоо бүр яг интернэшнл компаниудтай холбогдож ажиллаж байгаа. За тэгээд тэрийг бас яагаад юм нөгөө олон улсын компаниудтай гэрээлээд энэ өөрөө маш өртөө өндөртэй л дөө зардал аягүй хүн байна тийм. Тэгээ энэ дээр бол яг
одоо миний баримталж байгаа зүйл юу гэхээр манай барилгын норм стандарт өөрөө айгүйх тийм хуучны баггүй. Тэнгүүд зураг цэцлийн компаниуд маань ч гэсэндээ яг одоо бидний хүсэж байгаа стандартаар шууд зураг зурж чадахгүй. Энийг бид нэр одоо ерөөхдөө нөгөө захиалагч гэж ярьдаг тий. Бид нэр өөрсдөө шаардлага чи яа юу хэсгээд байгаа тий. Ногоон барилга барилгах гэдэг юм уу? Зүгээр норм дүрмийн дагуу нийцсэн барилга барилгах гэдэг юм уу? Гэдэг юм явдаг байхгүй. Тэгэхээр бид нэр аль болох олон улсын байгууллагуудтай гэрээ тэднэрээс нөгөө талдаа бид нэр шаардлага олон улсын стандартууд ямар байдгийг мэдэж авч байгаа. Нөгөө талдаа компанийн ажилтнуудыг бас тэргээр ингээд сургаж бэлтгээд байгаа. Тийм. Тэгэхээр ингээд биднэрт энийг ингэж явснараа нэлээд их өндөр өртөгтэй ч гэсэн залуучуудаа тэр олон улсын байгууллагуудтай харьцаад тий яаж тэр дулаан алдагдлыг яаж тооцоог нь яаж хийдیں, материал сонголтуудыг нь яаж хийдیں тий энэ болгоныг бид нэр одоо нөгөө олон талаас бид нэр үүрэг өчтэй учраас аль болох олон улсын яг мэргэжлийн компаниуд нь гэрээлээд байгаа. За тэгээд энэ стандарт нормуудыг Монгол залуучууд маань ингээл одоо ямар нэгэн туршлага авахгүй шүү дээ. Бид нар тэгэл гэрээлэл суралцаал сайжруулаад ингээл яваад байгаа. Тэгээд манай хувьд бол 2 дахь төсөл. Одоо манай дээр бол эд сертификаттай инженерүүд, за манай хуулийн хүмүүс маань ингээд эксперт болцсон. Тэгвэл үнэхээр чадвартай болцсон байгаа юм байна одоо энэ хэсэг дээр. Тэгээ боловсон хүчнийг бид нар тодорхой хэмжээгээр бас бэлтгэхтэр ингээд оролцоотой байгаа гэсэн. Саяны би одоо энэ төслийн модель дээр нь бас юм санагдаад. Сая захиалагч гэдээ ярьж байна. Одоо үеийн хийгдэж байгаа төслүүд миний ойлгосноор компаниуд яг өөрсдөө ингэ барилгачтай аваад хийх болцсон гэж болоод байгаа. Энэний яг одоо ер нь яагаад энэ лүү бүх компаниуд шилжээд байна? Бүгд ер нь шилжчихсэн юм уу? Яагаад өөр өөрсдийнхээ мэрэгсэн хэсгээр дээр явдаг болсон. Тэгээ энэний эрсдлийг ер нь яаж одоо таад маань хааж байгаа. Одоо миний зүгээс жишээл би ингээд танахаас байр авлаа гэхэд танаад итгэж байгаа шүү дээ. Тэрнээс би тэр доор байгаа тэр туслан гүйцэтгэгчдийг бол мэдэхгүй. Тэрний тэр эрсдэл болон чанарыг таад маань яаж яг хангуулж байгаа. За энэ бол станаар нөгөө барилгын салбарын хамгийн том асуудал чаленж л та тий. Энэ дээр бол нөгөө бүх компаниудын одоо менежментийн туршлага тий юу ноу-хау арга мэх бол гарна. Тэгээд одоо нөгөө байнгын бас яг нөгөө том хэмжээгээр байнгын тасралтгүй олон төсөлтэй биш бол бас яг угсралтын хүмүүсийг ажилуулад бас одоо төслүүдийг хийнэ гэдэг бол маш их өртөг өндөртэй тий. Нэг төслөөс нөгөө төсөл рүү яваад эсвэл 2 3 төсөлтэй байдаг бол мэдээж томоохон хөгжүүлэгч нар бол тодорхой хуваараа л тэгж байгаа. Гэхдээ илүү төсөл хөгжүүлэгч компаниуд маань илүү нөгөө чаддаг ямаараа л хийж ин чи өөрөө барилгач өөрөө цаг хугацаанаас маш их хамаарч өгөөж тодорхой болж байгаа шүү дээ тий. Тэр нэг ашиг гэх юм уу зүйл явж байгаа учраас одоо яг гүйцэтгэгч компаниудтай системээр нь тий одоо угсралт бол угсралттай байна. За тэгээд шуумшилжээ бол одоо цахилгаан нуу гадна шуумшилжээ юу гэдгээр ингээд гэрээлээ явж байгаа. Тэр хэмжээндээ ингээд бүх компаниуд маань ч өөрөөс нөгөө наривчлсан тусгай зөвшөөрөл шаардлагаддаг ажил учраас төсөл хөгжүүлэгч компаниуд юу хийж байгаа гэхээр ерөөсөө хяналтын инженерүүдийг л бид нэр авч ажилуулж гүйцэтгэл дээр нь хяналт тавьдаг. Тэгээ илүү төслийнхаа менежментийг л удирддаг. Манайх бас ерөнхийдөө яг Investcorp Property-ийн хувьд бол одоо яг хөрөнгө оруулагч захиалагчийнхаа захиалсан төслийг бид нэр өөрсдөө яг менежмент төслийн менежментийн хариуцаад хийх байдлаар ерөнхийдөө явдаг ийм систем тий. Хөрөнгө оруулалтыг бид нэр санхүүжилтийг ч гэсэндээ гаднаас ч юм уу дотоодоос борлуулалтаасаа ингээ бий болгоо явж байгаа. Манай илүү нөгөө төсөл хөгжүүлэгч компаниуд бол яг өөрсдийнхөө нэр дээр төслүүдөө хөгжүүлээ явдаг шүү дээ. Манай гол бас компани маань онцлог гэх юм уу ялгарлал бол тийм байдаг. Манай дээр бол цэвэр бид нэр гүйцэтгэл дээр хяналт тавих инженерүүдтэй ингээ явж байгаа. Ер нь дийлэх компаниуд маань тэгж байгаа. Тэгж явж байгаа юм. Тэгээ өөрөө нөгөө барилгын ажлын хүчний хомсдол сүүлийн одоо 3-4 жилд маш их хэцүү болж штэ. Тийм штэ. Тийм. Тэгээ ингээ ур чадвар нэмэгдэх тусам нөгөө одоо цалин хангамжийн маань их болж байгаа. За тэр болгоно нөгөө буцаад барилгын өртөг гэдэг юм буцаагаад нөгөө борлуулах үнэнд төлөвлөнө гэдэг ч юм уу тийм ийм явж байгаа. Би нөгөө үн рүү орно шүү тийм. Би Edelmond-ын нөгөө хамгийн анх төслийн нөгөө танилцуулгаж яхад би яг төсөлтөөр ирээд танилцчихсан байхгүй. Тэг би нөгөө энэ яг яаж гарч ирсэн яагаад гадныхаа ингээ хийцэн юм уу гэдэг юм бүр гадных нь л хийцэн юм шиг надад харагдсан мэдрэмж төрүүлээдсэн байна. Одоо тэр ингээд зураг төсөл ингээд макет дээр харахад тий. Тэгээ би энэ гадныхын юм хийцэн юм бах та үнэхээр ямар гоё төсөл хийгээд байна гэж бодчихсон баг тий. Одоо яг нөгөө нэг манай компани залуучуудын одоо гаргасан
одоо концепт те шаардлагаар бид нэр анхны төслийн концепт дээр бол бид нэр 3 юу яасан архитектор зургийн компанид гэрэлсэн. Гадных оролцсноо гэж оролцсон. Тэр нь Итали архитектор. За тэгээд Монгол архитектор. За тэгээд бид нэр Солонгосын асны компанитай. Ерөнхий нөгөө газраа авчиад энэ газар дээр яг юу хийх үү? Ерөнхий нөгөө мастер план нь шүү дээ. Энд нь синглээ тавих уу, энд нь орон сууцаа тавих уу, хаана одоо ногоон байгууламжийг хийх үү гэдэг концепцийг гаргах дээр бол бид нэр гадны 2, тэгээд нэг Монгол архитектор. За тэгээд гаднах ландшафт дээр бол Япон архитектортай ингээ ажиллаад. За тэр болгоны одоо ингээд бүтээл нь тэр юм байна тий. Ингээд би болж байгаа гэсэн. Үнээр гоё төсөлсөн байл. За тэгээд үнэлүү ормоор санагдаад байна. Сая одоо ингээд тэр төсөл нэлээд одоо өртөг өндөр босч байгаа гэдэг чинь үнийг яг яаж тодорхойлоод байна? Үн яг яаж тодорхой? Үний өсөлтөнд яг нөлөөлж байгаа хамгийн гол юмнууд нь яг юу байгаа вэ? Монголд шүү. Монголд уу? Одоо яг нөгөө стандарт норм дүрмийн дагуу одоо барих нэг өртөг болоо шүү дээ тийм үү. Тэгээ түрүүний ярьсан нөгөө илүү бизнесээс дээш зэрэглэл за дундаж тэрч тэр нөгөө концепт те нэмүү өртөг шингэж байгаа тэр төлөвлөлтийн шийдлүүд байгаа шүү дээ. Ногоон байгууламжтай юм байгууламжгүй юм уу те. За ашиглаж байгаа материалууд нь юу ах юм гээл ингээд явангууд барилгын өртөг өөр айгу харьцангуй тодорхойлогдсон л доо. Одоо ингээд ерөнхий ингээд стандарт каркас гэж ярьдаг штэ манайхан те арматур бетон хийцвэл одоо нэг стандарт өртөг бол бас байж болно тийм үү одоо нөгөө хүчин чадлаас хамааруулаад те нэг одоо 2 сая төгрөгөөр боллоо гэхэд тэрнээс гадна нөгөө зах зээл дээр өрсөлдөх гээд байгаа нэмэлт концепц одоо төлөлтийн шийдлүүд шүү дээ тэргээр ерөөсөө төсөл болгоных өөр байгаа. Одоо үнэтэй цонх ч юм уу те гэж одоо манай компани одоо манай энэ Эдлмонт төслийн хувьд бол одоо маш их өндөр хөрөнгө оруулалт өртөгтэйгээр би болж байгаа. Үнэтэй юмар хийж байгаа. Ерөөсөө 30-аас одоо бараг 60% нэмүү өртөг байгаа. Тэгээ яг олон улсын стандарт ч гэсэндээ ерөнхийдөө нөгөө яг юм концепцээс хамаарсан те access за тэгэл энэ болгоны ерөнхий community бүрдүүлэхтэр өртөг дээр суур одоо тэр стандарт өртөг дээр 20-60%-аас нэмэгддэг юм стандарт байдаг. Тэгэхээр манайх ч гэсэн одоо тэрнийг л одоо баг максимумд нь хүрчээд байгаа. Яа тэгэхээр бид нэр стандарт дулаалгыг Монголын норм дүрмээс илүү 2 дахин хийж юм тий. За бид нэр илүү нөгөө дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын тулд бүх шугам шүлжээгээ бүр ингээд керамзит дулаалгын хөөсөр бүр тэр 2.5 тэгээ ингээд дулаалцсан байна тий. Аль болох энэний үн цэнийг л бид нар насжилтыг урт байлгах дээр ерөөсөө гол бодож явсан. Тэр нь буцаагаад манай хөрөнгө оруулалт авсан эсвэл авсан хүнээ хүмүүстэр үн цэн хөрөнгө оруулалтыг алдахгүй байхад философи яваад байгаа байхгүй. За тэгэхээр ингэхээр одоо манай өртөг бол тэр 60% та байгаад байна тий. За буцаагаад барилгын өртөгчин бол одоо барилгын материал за тэгээд угсралтын ажлын хөлс за тэгээд одоо машин механизм логистикийн зардал уртдаг шүү дээ. За энэ дээр нэмэх нь нөгөө дахиад санхүүжилт их усэр байгаа. Энэ өөрөө нөлөөлнө тий. За тэгээд дээрэс нь түрүүний хэлсэн концепцийг дагсан нэмэгдэлт шингэн. Энэ олон чинь нийлээл яг л тухайн төслийн одоо бодит өртөг болчихж байгаа байхгүй. Тэгээ яг манайх бол зах зээлийн яг энэ төсөл дээр бол аль болох нэг тийм ашиг гэхээсээ илүү яг олон улсын жишг болсон хотхон төслийг л бий болгоё тий нэг стандарт тогтоё гэсэн ийм зорилготойгоор л яг хийж байгаа. Яг салбарын хувьд энэ үн яаж тогтогдоод байна? За одоо Эдлмонтер бол за нэлээ одоо үн арай өндөр болж байгаа шалтгаан бол одоо түүхий болон энэ бусад концептууд нь тий. Яг салбарын хувьд би ингээд бодоход манай Монголд сүүлийн одоо хэдэн жил үн өссөн юм бэ? Одоо бүр санахааргүй хэмжээнд болсон шүү дээ. Ер нь энэ докторч гэж байх уу манай Монголд? Одоо ер нь яавал энэ докторч вэ? Тэгэл түүхий дэгслэл гэж хүмүүс яриа л байдаг. Гэтэ ингээд олон улсын одоо жишээл Америк, Канада ч юм уу тэдний байрны үнийг харахад мэдээж ялгаагүй болчиход. Гэтэ банкны хүнээс өндөр өгөөж өгдөг ийм хөрөнгө оруулалт бол биш байгаа даа байхгүй тий. Тэгэхээр манай Монголынх яагаад ийм амар өндөр байгаад байна гэдэг дээр тэгээ ер нь докторчгүй энэ угаасаа докторчгүй юм уу? Ер нь энэ дээр яаж байна? Харин унах гэдэг бүр асуулт орж ирчихгүй болчиход байгаа байхгүй тий. За. Powered by Mongolia Talent Network. We focus on you.
За яг үнэ хэлэхэд одоо Монголын барилгын барилга за үйл хөдлөх хоёр гэдэг хоёр тустай те барилга гэхээр яг нөгөө яг хөгжүүлэлт хийж баригдаж байгаа процесс хийлээд байгаа. За. Яг эцсийн бүтээгдэхүүн болоо хоёр дахь зах зээл дээр борлуулж байгааг бол бид нэр үйл хөдлөх хөрөнгө гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг үндсэн анхны одоо яг баригдаж байгаа одоо барилга шинэ төслийн хувьд болонгууд яг бодит үн бол яг үнэ хэлэхэд одоо инфляцтайгаа тий уялдуулаад ингээд ботход ерөөс үн өсөг. Яг тэгэхээр нөгөө өртгөн өөрөө өсөд байгаа байхгүй. Ерөөс одоо ингээд бодонгууд 5-10 жилийн өмнөх тий $1000 байр тий одоо стил 1000 байгаа байхгүй доллартай харьцуулбал. Тэнгүүд яг нөгөө бодит үнийн ханш байна тий. За дээрээс нь суур одоо нөгөө бага индикаторууд нь шүү дээ. Логистик байна. Бид нар чинь ингээд барилгын материалын бараг 80%-ийг экспортоор оруулж ирдэг тий. Тэнгүүд энэ өөрөө ингээд шууд нөгөө логистиктайгаа уялдаад ирчин. Тэмэр логистик. Тэнгүүд одоо энэ болгон чинь за сүүлийн ковидоос хойш гэх юм одоо сүүлийн 5 жилийг харуул ингээд өртөгт нөлөөлөх суур тэр юмнууд чинь бүгд ингээд өссөн байхгүй тий. Одоо ингээд сүүлийн тоог аваад үзэх юм бол 2024-25 онд бол одоо инфляц $1.5 гэж байгаа шүү дээ. Гэтэл яг шинэ орон сууцны үн яг 25 онд $1.5. Инфляц гүчгүй. Хүмүүс одохдоо ингээд нөгөө үн өсөд байна гэдэг байгаа байхгүй. За өөрөө цаад суур нөгөө өртөгт нөлөөлөд байгаа барилгын материал, тээвэр, логистик тий. За дээрэс нь нөгөө ажлах хүчний хомсдолтой холбоотойгоор хүмүүсээ тогтоон барихын тулд цалин бас сүүлийн одоо бараг ковидоос хойш байна тий 5 жилээс нэлээд өссөн шүү дээ. За тэгээ ажлах хүчний цалингийн зарлууд байна. За энэ дээр нэмэх нь дахиад ярих юм бол одоо гадны хөрөнгө оруулалтууд тэр тусмаа үйл хөдлөх барилгын салбар дээр сүүлийн бараг 3 жил нэлээх бууралттай байгаа. За бүр энэ 25 онд бараг хасах руу орж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө санхүүжилтийн их усрууд маань өөрөө тий илүү санхүүгийн маань нөгөө санхүүжилтийн их усрын өртөг маань өөрөө амар өндөр байгаа байхгүй. За сүүн тоо ярих юм бол банкуд ч гэсэн өөрсдөө бас нөгөө эрсдэлтэй учраас сүүлийн 1-2 жил зээл олголтын хувь хэмжээ айгүйх буурсан байна тий багасж байна. За тэгэнгүүт төсөл хөгжүүлэгч нар маань яаж байгаа вэ гэхээр нөгөө хаалт OTC буюу нөгөө хаалттай зах зээл дээр бонд гаргаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 25 оны жинсэн дундаж хүү бол 20 байгаа байхгүй. Тий 20.18 амтай байгаа. Тэгэхээр айгүй өндөр хүүгээр мөнгө босгоод байна тий. Хүүгээр босгож нөгөө барилгыг чинь болж өгöd нь шүү дээ. Тэгээд нэмэх нь тэрэн дээр тухайн төслийн менежментүүд байна тий. За дээрээс нь газрын өртөг орно тийм үү. Газар гэдэг зүйл суур юм манаас нэлээх хүнд орж шүү дээ. Тэгээ ингэхээр бол яг үнэ хэлэхэд бодит үнийн өсөлт ерөөсөө явагдаг байхгүй. Ерөөсөө зах зээлийнхаа зарчмаар эн чинь ингээл яваад байгаа гэж бол одоо хөөсрөл байхгүй гэж үзэх гээд байна тий. Хамгийн дэш хөөс байсан тий. Одоо 20 ковидээс хойш 20 он 22 онд тэр тусмаа аягүй бүүн байсан шүү дээ. Тэр бол одоо нөгөө манай улсын одоо онцлог гэх юм уу төвлөрөл байна. Тэ замын нөгөө төвчрлээс хамааруулаад магадгүй Сүхбаатар Чингэлтэд үрэх эрэлт айгүйх нэмэгдсэн тий. Гэхдээ тэр нь өөрөө ингээд нөгөө ашиглалтанд орсон хуучин орон сууц бэлэн болсон бүтээгдэхүүн өөр айгүй өссөн байхгүй. Тэр чинь ерөөсөө цэвэр одоо нөгөө худалдаа хүч эрэлт байхгүй. Тэгэхээр барилгын суур яг шинэ юунуудын хувьд бол нэг өсөлт яг бодтой инфляцтай гэх юм уу. Уялдвал өсөөгүй. За энэ өөрөө бас яг нөгөө эдийн засгийнхаа нөхцөл байдалтай уялдвал эсрэгээр өснө гэхээс бол бурахгүй л гэж бодож байгаа. Тий. Энэ дээр нөгөө нэг харж байгаа нэг үнцг нь юу вэ гэхээр улс маань өөрөө нөгөө дахин төлөлтүүд бүтээн байгуулалтууд хийгээд байгаа шүү дээ. Тий. Улс хийж байгаа. Тий. Улс хийж байгаа. Тэрнийх магадгүй нөгөө газрын өртөгч гэдэг юм уу тий. Санхүүжилтийн өртөг илүү хувийн хвшлийг батхад одоо багаар гэх юм эсвэл тооцогдохгүй тий. Тэр алдагдал магадгүй өөр юугаар явж байгаа үед бол стандарт орон сууцнуудын үн бол магадгүй ингээд нэг доктортой тий. Гэтэл 4.500 байж байгаа. Тий. Тэгээ одоо угаасаа нөгөө суур чанар цаана бас нөгөө чанарын асуудал. Хямдхан байх тусмаа тэр чанар ямар байх вэ? Тэгээ уус хийж байгаа тий. Тэгэхээр тийм байна. За дээрэс нь барилга гэдэг юм чи ерөөсөө л хугацаа алдах тусам тий санхүүжилт борлуулалт хийгдэхгүй байх тусам л хугацаа өртгөл өндөр болно шүү дээ. Тэгээ тэгвэл тулд бол бас яг одоо 22 оноос хойш
бол халттай зах зээл дээр бондууд гаргадаг тий янз янзын байдлаар бас төсөл хөгжүүлэгч нар маань бас аль болох богино хугацаанд төслүүдэд ашиглалтанд орох ийм нөхцөл байдлыг бол хийсэн. Гэхдээ л нийлүүлэлт амар сармжууд эхэлсэн. Одоо л яг нөгөө нийтдээ барилга үйл хөдлөлийн салбарын 25 оны дотоодын нийт бүтээгдэхүүн дүн 0.5% байгаа байхгүй. За. Ийм өссөн юм шиг. Гэтэ тэрийг нөгөө яг тэр үйлдвэрлэлийг хийсэн гэхээр улсын гэдэг байгаа байхгүй. Нөгөө том инженерингийн дэд бүтц. За тэгэл нөгөө сэлбэдэд төв. За тэгээд одоо ногоон нуур төслүүд ч гэдэг юм. Энэ өөрөө нийт тэр салбарын тоон үзүүлэлтүүд нөлөөлөд байгаа. Тэрнээс хувийн хвшлийнхний яг бодит зах зээл дээр өрсөлдөж байгаа нийлүүлэлт бол айгуу саарсан шүү дээ. Тэр бол ерөөсөө л нөгөө эдийн засгийн нөхцөл байдал за тэгээд санхүүжилттээс нэлээд уялдаатай. Тэгвэл салбар дотор одоогийн байдлаар бол яг баригдаж байгаа барилгууд дээр бол хөөсрөл бараг байхгүй байгаа. Тэгээд цааш дээр нь өсөх хандлага бол тодорхой яг инфляцтай эдийн засгтайгаа уялдаад өснө л гэж бид нэр үзэж байна. Одоо яг нөгөө энэ салбарын хүн ороод ирсэн дээр сая би нөгөө зайсанд ингээд байр үзээд явдаг байхгүй юу. Тэгсэн чинь зайсангийн байрны өмнөд бүр ингээд огцон монсон байлаа. Нөгөө яг ингээд зайсан гэргэн тойронд байсан хэдэн тэрбум байсан байрууд чинь бүр 600 сая 800 сая маялуу ингээд уналтанд ороод ирсэн байлаа л. Тэр хөөсрөл байсан. Эсвэл цаана өөр шалтгаанаас болж ер нь манай Монгол байрны үн юунаас болж умж ийн вэ? Одоо би бол бодохдоо жишээлбэл зайсан бол би хизээж тэгж нэг юм унахааргүй яг мэдээж төвчрлийн цэг. Тэгтэл байршлын хувьд унахааргүй тийм одоо үйл хөдлөхүүд байдаг гэж бодсон чинь бүр огцом цохилтоод үн унсан байлаа л да. Энэ тренд ер нь хөөсрөл зайсан дээр байсан гэсэн үг үү? Эсвэл яг ингээд жамаараа унчваа. Одоо ерөөсөө л нөгөө эдийн засаг маань сүүлийн 1-2 жил хэцүү болчих. Тэгээд одоо энэ нөгөө логистик тэг геополитиктэй холбоотойгоор угаасаа ингээд айгуух сармж байгаа. Яг одоо ингээд нөгөө зах зээлийнхаа зарчим руу тогтворч байгаа гэж бид нар харж байгаа. Яг тогтворч байгаа л гэж харж байгаа. Яг бодит нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Хүмүүсийн худалдаа авах чадвар буузж байна тий. За тэгэнгүүт одоо яг нөгөө хэрэглэгчийн зам төлөө манай Монгол улс чинь нэлээх залуучууд ихтэй шүү дээ. Тэгэнгүүт залуучууд маань нөгөө орон сууц ипотек дээр одоо жишээлбэл 47 мянган одоо тийм өрх айл очирлж байгаа гэж байна шүү дээ тийм үү. Тэгэнгүүт тэр 47 мянга өөрсдөө нөгөө зээл авах боломж багтаа болоод тэгэнгүүт буцаага тэр хүмүүс яаж ийна гэхээр түрээслээд байгаа байхгүй. Эсвэргээрээ 45 мянган айл өрх эсвэргээр түрээсэлж байгаа тоо байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө нөгөө хүмүүс маань ипотекийнхаа зээлийн урьдчилгааг нэгдүгээрт төлж чадахгүй ч юм уу те эсвэл ипотекийн зээлийн маань өөр нөгөө хүртээмж айгу муу байгаа учраас чадах хэмжээгээр түрээслээд тэгтээ түрээслэхдээ өөрсдийнхөө нөгөө хэрэгцээ шаардлагыг хангасан одоо хүүхдүүдийнхээ сургуультай орч юм уу те ажилтайгаа ойр байршлууд дээр түрээслээд байгаа. Сонгоод байна. Тэгэнгүүт хуучин байрны үн амар өссөн. Чингэлтэй Сүхбаатар дүүрэг буюу одоо яг нөгөө нэг тэгээ баг шинэ байрныхаа үнэтэйгээ адилхан болоод тэгээд илүү бэлэн бүтээгдэхүүн рүү явж байгаа байхгүй. Тэгээд түрээсийн зах зээл сүүлийн 2 жилдээр нэлээд өссөн шүү дээ. Тэгээд зайсан дээр олонгууд одоо нөгөө гол үйл хөдлөгчийн юу бол нөгөө нийтийн тээвэр access замын төлөвлөлттэй шүү дээ. Тэгэнгүүт за дээрэс нь бас нөгөө зайсан чин одоо 10 жилийн өмнө ч юм уу дундаас дэш зэрэглээ. Одоо зайсан байл хоёр гүр даадаг байсан. Хоёр гүр даадаг байлаа шүү дээ. Бүр тэгж яадаг байсан. Тэгэнгүүт тухайн одоо баригдчихсэн төслүүдийн хувьд одоо талбай хэмжээ маш том ч гэдэг юм уу тий. Одоо магадгүй 500 600 м квадрат 300 м квадраттай орон сууцны хотгон төслүүд байшингууд байсан бол тэр юунууд бол уналт үзүүлж байгаа ч гэдэг юм уу тий. Одоо илүү нөгөө төвлөрөл тэр нийтийн тээвэр access юмудаас нэлийн бодно. За дээрээс нь нөгөө эрүүл ахуйс аюулгүй байдал бас ямархуу байна тий. Тэг ингээд хүмүүс жайл болох одоо бараг нөгөө авах гэхээс илүү түрээслэх эрсдэл рүү бас яваад байгаа байхгүй. Яг нөгөө хэрэгцээг нь хангасан тий. Тэр төгжирж яхаар магадгүй би ажлын хажуудлын байранд түрээслээ байчи. Бидний судалгаа сайн хийгдсэн юм. Намайг ингээ уншаад байгаа юм шиг л хэлээд байна. Асуух шаардлагагүй хариулаад байна. Тэгээ одоо би ингээ зайсан байсан харахад зайсан бас өрөдмөр болсон байл шүү дээ. Зайсан толгой дээр гараад баруун тишаар яг гоё төслүүд байгаа. Гэтэл ингээл ширэнгөө хаа тий. Тэр нь бас яг гол бас нэг нөлөөлж байгаа хүчин зүйл зайсан нөгөө дэд бүтц. Тий. Мотай. Ус ороогүй тий. Ус байна тий. Тэр нь дээ шийдэлцсэн юм шүү. Одоо чинь тэгэл та дахиад нэг жил дараа жилгээл сууж байгаа юм байна. Тий. Одоо л нөгөө гүний худгаар
усаандаг тий. За өөртөө ингээд сордог системээр хийцэн бас төслүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олгон чинь ингээд нөгөө үн цэн өөрөө буураад байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн ингээд сорулдаг ч юм уу эсвэл гинт нэг өдөр усгүй болчдаг тий. Тэгээд магадгүй нөгөө уснасаа бохирдол аваад байгаа бол илүү бохирдлохгүй байшилд ахвал сонирхол яваад байгаа. Одоо тэгээд яг залуучуудын хувьд те би жишээлбэл ингээд бодоход ер нь орон сууц гэхээс илүүтэйгээр хаус төсөл надаа ингээд үнэхээр гоё санагдаж байгаа. Гэвч зарим хауслууд тэнгэрийн үнэтэй те тэр чинь мэдээж одоо өртгөн тийм байгаа юм чи өөр аргагүй л ахaltaа. Тэр юм залуучуудад илүү юм хүртээмжтэй бид нар чинь ямар том одоо газар нутагтай хэлээ те уул нь бол те ийм гоё хаус төслүүдийг маш олон орны юм хүртээмжтэй хийж болвол хэвээр гоё те. Тэгээд Эдлмонт дээр бас нэр тэр орон сууцны төсөл байгаад надад аягүй сонирхолтой байсан. Тэ. Тэр орон сууцны төсөл борлуулалт нь гарцсан байгаа юм. Ер нь одоо энэ төслүүдийн үнийг ярих боломжтой юм уу? Шууд мэдэх рүү нь. Бас тэ. Одоо шууд тасаар. Тэндэг өндөө тэндэг. За тэрийг манай яг холбогдох борлуулалтын үнэтэй яриараа гэж бодож авах. Яа тэгэхээр нөгөө манай хүмүүс чи яг тэгдэг хүмүүс. За яг хэд юм гэхээр үн чин харьцангуй байхгүй юу? Хугацаагаар авч гинөө. Хугацаанаас гадна ингэж өсөж байгаа тийм. Одоо бидний нөгөө үн цэн нөхөх гээд байгаа тэр концепц шүү дээ. Одоо харуц байна тий. За тухайн тэр нөгөө метр квадраттай байна. Тэргээр чин үн цэн нөгөө түрүүний ярьсан 20-60% үн цэн явдаг байхгүй. Тэгэхээр одоо давхраас хамаарсан үнийн өөр нөхцлүүд байна. Гэх мэтчлэн тий. Чи ингээд амар гоё богдуулыг хармаар байна тий. Одоо орон судлыг хармаар байна. Тэгвэл илүү чи үн төлөлтөө тий. Ийм учраас нөгөө үн манаас жоохон ялгамжтай. За хауснууд маань илүү нөгөө багцын үн тий. Метр квадрат гэхээс илүү би танарт орчин бүрдүүлж өгч байгаа тий. Илүү community бүрдүүлж өгч байгаа учраас тэргээр бас үнийн бодлого маань жоохон ялгаатай байгаа учраас арай шууд хэлж өг. Ойлгож байна. Сая шууд тэр үн ярьж байгаа дээр түрээс тэгээд өөрөө авах гэд яригдлаа шүү дээ. Тэрэн дээр одоо яг ингээд нэг хүн сууж ин тэгээд шийдвэр гаргах ч бол яг юу зөвлөх вэ? Юу юугаа харж иж тэр хүн ерөн шийдэх хэрэгтэй. Миний бас бодлоор манай монголчууд аль ингээл хэдэн жилийн өмнөөс л ерөөсөө өөрийн гэсэн л нэг юм орон сууцтай байхгүй бол болохгүй юм шиг юм яригддаг байсан шүү дээ. Тэгмэд одоогийн энэ залуучууд ялангуяа Gen Z үеийнхний энэ шилжилт болохоор байраар яах юм? Тэнд авч тэр их мөнгийг цойжилж ирсний оронд би түрээслээд тэр мөнгөөрөө баг хүүгээр намжичээ гэдэг юм бас яригдаад байна. Тэгэхээр одоо ингээд нэг гэр бүл байлаа ч юм уу гэж бодоход шийдвэр гаргах ч бол яг юу юугаа харж иж тэр шийдвэрийг гаргах хэрэгтэй вэ? Одоо нөгөө түрээслэхүү худалдаа авах үү? Түрээслэхүү худалдаа авах үү? За мэдээч яг нөгөө хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт бол бас яг үлээдлэх хүн шүү дээ. Тэр тусмаа нөгөө ийм хямралтай үе одоо хамгийн үн цэнээр алддаггүй байх бүтээгдэхүүн ч юм бол тий одоо ингээл хадгаламжийн хүү боны хүү ч гэдэг юм хэлбэлцэлтэй шүү дээ. Тэгээ үйл хөдлөх бас угаасаа ингээд суурь өртөг нэг буурахгүй учраас стил хөрөнгө оруулалтын ч үн цэнийг хадгалах учраас аль болох авсан зүйтэй зөвлөнө. Гэхдээ мэдээж нөгөө худалдаа авах чадвар тухайн үеийн санхүү нөхцөл байдлаас хамааралаад түрээслэх гэж байгаа аль болох нөгөө одоо гэр бүл яг чиний хэрэгцээ юу байна те илүү хүүхдээ би зөөх тэр ойрхон байх уу эсвэл тэр зөөх зардал нь өөрөө амар гоё орчин би community те тухтай ингээ амьдрах аюулгүй байлаа хангахад ямар байна те тэр нэг юм хэрэгцээнийхээ шаардлагыг айгүй оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгээд яг одоо зөвхөн анзаархад нөгөө хүмүүс одоо жоохон мэдлэг гэх юм уу нөгөө судалгаа айгүй дутуу хийдэг. Худалдаа авахч тэр төслөгч тэр те одоо манай дээр чи янз бүрийн бас аюу кейс гардаг шүү дээ. Хүний юуг дамжуулж түрээслэх юм уу. За эсвэл магадгүй худалдаа авах гэж байгаа хүмүүс маань тухайн нөгөө барилгын төслийнх нь одоо зөвшөөрөл ч юм уу те. За тэгээд найдвартай, доктортой үйл ажиллагаа явуулах, төр төслөө дуусгах, санхүүгийн төлөлт менежментийн оновчтой хийсэн үгийг дутуу судалснаас болоод тодорхой хувийн урьдчилгаа хийгээд чи хөрөнгө оруулалт хийгээд тэгээ нөгөө төсөл маань өөрөө нөгөө тогтоос хугацаанд ашиглан ордгоо тий. Тийм асуудал бол худалдаа авах процесс дээр бол амар их үүсдэг. Тэрнээсээ болоод залуучууд маань магадгүй ингээд хоримтлуулсан урьдчилгаа мөнгөө авч ингээд нэг төсөл рүү хийгээд зарцаачдаг. Тэрийг авч чаддгүй. Гэтэл нөгөө үйл хөдлөлгийнх нь үнэн бусад ингээд үнэн өсөд идэг. Нөгөө мөнгөнийх нь үнцэн борчдаг ч гэдэг юм уу тий. Түрээс дээр бол ерөнхийдөө бол
гол тэр хэрэгцээг л аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тийм. Окей. Юу манай үзэгчд анзарч байвал уянгаа бас нэлээд юм сайн статистик тоон үзүүлэлтээр ярьж байгаа. Та нар өөрсдөө бас яг юм судалгаа хийгээд жил болгон гаргадаг тийм. Энтэй нь уялдуулаад би жил дотроо ер нь ингээд нэг байр байлаа гэхэд үнийн өсөлт уналт байдаг уу гэдгийг яг та хэдийн маань судалгаа дээр тийм харагдсан уу гэдгийг мэднээр одоо трендийнхээ хувьд одоо монголчууд ингээ ярахаараа машины үн цагаан сар наадмын өмнө ихсдэг дараа нь ундаг гэд ярьдаг те. Тийм зүгээр л хоосон яриач юм шиг. Тэг яг ингээд тэрийг харахаар тэгж амар нөлөөлөд байна уу гэхээр бэдгүй юм шиг санагдав. Монголын яг үл хөдлөх хөрөнгө дээр харахаар манайхан ч хавар үнэн ундаг намар бүгд байр авах гээд өсдөг гэж нэг яриад байдаг. Яг энэ бодит байдал дээр одоо тийм тренд яг байдаг уу? Энэ бол гэхдээ шинэ байран дээр нөлөөлөхгүй байх. Одоо хоёр дахь зарагдчихж байгаа байр гэсэн үг тийм. Хуучин байран дээр яг энэ тренд та хэд анзаарчихсан уу? Ер нь бол тэгэл зах зээлийн зарчмаар энэ тренд бол байж л байгаа шүү дээ. Байгаа тийм. Явагдана. Мэдээж улирлаас хамаарсан нөхцөл байдлууд байна. За тухайн яг нөгөө тухайн цаг хугацааны эдийн засгийн нөхцөл байдлууд байна тий. За тэгээд мэдээж нөгөө эрэлт амир өндөртэй байгаад байгаа байршлууд бол аль болох үнцэнэ хадгалахгүй ядчил түрээсээ үнэ нөсөлт байгаа байхгүй. Нэмэгдэн шүү дээ. За тэгээд худалдаа авах дээр ч гэсэн ялгаа авахгүй яг нөгөө эрэлттэй даганалтай хүмүүс ч одоо ингээл хичээл сургууль орлоо эсвэл гэр бүл төлөлт хүүхэд нэмэгдлээ гэхэд л байршлаа солих ч юм уу тий. Ядчил нөгөө 2-3 өрөөрөө шилжил хөдөлгөөнүүд явагдана. Тиймэрхүү байдал бол мэдээж улирлаас хамаарна. Одоо тэр тусмаа манай Улаанбаатарын хувьд бол маш их нягтршил байгаа шүү дээ. Энэ замын төвчрөл бол нөгөө талдаа бас тодорхой байршлууд дээрх үний өсөлт буралт дээр өөрчлөлт дээр аягүй нөлөөлж байгаа. Тэ? Сургууль дарсан байршлууд бол аягүй үн нэмэгддэг шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ бол бас яг ингээд нөгөө манай хотын онцлог гэх юм уу тий. Шууд хамаарат байгаа байхгүй. Тэгэл ялч үн амар ингээд тодорхой хэмжээнд ихсдэг, хавар бол тодорхой хэмжээнд буурдаг. Тэгээ одоо бас сүүлийн үед юу яагаад байгаа шүү дээ. Төрөлт айгуу буурж байгаа тий. Тэгээд одоо юу гэдэг хэсэг хугацааны дараа ч юм уу тий. Нөгөө тэр маань эрэлтэндээ нөлөөлөх үү гэдэг ч юм уу тий. Бас тий. Бас сонир дата гэж би хараад байгаа байхгүй. Тийм байна тий. Тэрийг бас бодож үзэх хэрэгтэй. Одоо юу гэдэг яаж холбох юм бэ? Хэдэн жилийн дараа холболт орж ирэх бах тий. Сая үнийн тренд ярьж байгаа дээр за манай нөгөө агентууд гэж нөхдөд байдаг тий. Бас гоё. Сайн нэртэй муу нэртэй ингээл зарим нь өстэй сайн гэдэг зарим нь муу нэртэй. Яг энэ Монголд ийм агентийн систем орж ирснээр манай Монголд энэ салбарт эерэг байсан уу, сөрөг байсан уу? Эерэг тал, сөрөг тал нь ер нь юу байсан бэ гэдэг дээр. За мэдээж эн чинь бол нэг олоос шалгарсан. Угаасаа яг мэрэгжлийн зурчлалаар л дамжуулж хүмүүс чинь өөрийнхөө яг хэрэгцээ шаардлагацсан үйл хөдлөлгүүдийг авдаг шүү дээ. Тэгээд үйл хөдлөлгүүд маань өөрсдөө яг түрүүний ярьсан нөхцлүүдийг яг харилцагчийн өмнөөс судлаад тий хууль ёсны давуу байна уу? Ямар хэн хөгжүүлэлт нь хийсэн ингээл илүү мэрэгжлийн ажилтдаг шүү дээ тий. Манайх бол яг мэдээж том олон улсын франчайзууд ороод ирсэн. Тэр Max Center яг Keller Williams гэдэг. Мэдээж энэ нөгөө нэг үйл хөдлөлийн салбарын хөгжилд бол нөлөөлж байгаа. Энэ бол өөрөө нөгөө орж ирэх нь ч өөрөө зөв байсан. Зөв тий. Тэгээд яг манайх нөгөө яг мэрэгжлийн энэ ч өөрөө мэрэгжил болчиход нь шүү дээ. Суур тэр нөгөө одоо юуг нь өгөх систем байхгүй л юм л да. Бэлтгэх одоо сургалтын бааз суур гэдэг юм уу тий. Одоо л нөгөө санхүү цэцэл хоороноос зөвшөөрөл авдаг. Үйл хөдлөх хөрөнгийн зурчлал, хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд. Тэгээд анх 20 онд гарч ирсэн. Тэгэхэд за хөрөнгийн менежментийн компаниуд бол нэг тийм огцон өсөлт үзүүлээгүй. Гэхдээ бас нэлээх сүүлийн жилүүд дээр байгуулагдаж байгаа. Агент зурчлал дээр бол өөрөө эн чинь яг нөгөө олон улсын мэрэгжил шүү дээ. Тэгээ мэрэгжил тэгээд тэр мэдлэг боловсрол өгж байгаа тэр сургалтын одоо институт гэх юм уу те зохицуулах байгууллагууд манай дээр бас яг нөгөө нэг тогтож систем бүрдээгүй учраас хөгжиж байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Тэгээ чи ингээл өөрөө ингээл юу хайгаад ах биш шүү дээ те тэр компани одоо яг барилгын зөвшөөрлөн гарсан юм уу гараагүй юм уу те гэрэл дээр би санаа зовхсгүй байх юм биш үү. Тэр хүн чинь ингээд аль үшээ судлаад чамд яг ингээд опшнууд саналуудыг ингээд төрлүүдийг санал болгох хэрэгтэй юм байх ёстой юу байх ёстой. Манайхаа л яг жоохон нэг юм асуудлууд байгаад байгаа. Тэгээ энэ нь бол цаг хугацааны явцаараа бас сайжрах гэж бодоод байгаа. За тэгээ бид нэр бас одоо яг үргэлжлүүлээд ирчихвэл нөгөө санхүүжилт айгу хомсаад байгаа шүү дээ. За тэгээ тэр тусмаа манайх нөгөө
түрүүн бас таны ярьжсэн дээр яц нөгөө хүмүүс аль болох ингээд төрөл багассан тий гээд холбоо ярихаар залуучууд маань айгүйх манай залуу хүн амтай шүү дээ Монгол улстай тэр төсмө Улаанбаатар ч одоо 1.6-аас 1.7 сая хүн амтай тий тэгэнгүүт залуучууд нь ингээд одоо орж ирж шүү дээ тий гаднаас ч гэсэн гадна ажиллаж байгаа монголчуудын зорилго ч гэсэн ер нь л Монголда орон сууцтай хөрөнгөтэй болох гэж ирж байгаа тэгэнгүүт одоо нөгөө талдаа ингээд жинзээ мэн залуу хүмүүс маань худалдаа авах чадвар цалин өсөөр шууд ингээд ажил дээр гараад нэгний жилд авч чадахгүй баг 3-5 жилд ажиллаж ийж гэдэгтээ маш сайн хуримтлуулж ийж тэр ажиллагаа бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгээ ингээд яваад янгууд түрээсийн маань эрэлт байгаад байдаг тий стил байгаад байдаг. Нийлүүлэлт маань ингээд сар мөчөд ирэх одоо ирүүл бид нар юу гэж харж байгаа гэхээр түрүүнөө хэлсэн түрээсийн орон сууц ч юм уу тий би болох хэрэгтэй. Тэрнээр мэргэжлийн байгууллагууд менеж хийх таахгүй. Одоо мэргэжлийн хөрөнгөний менежментийн компани менежментийг хийдэг, түрээсийн менежментийг хийдэг тий. Ингээ явах хэвээр. Тэгээ түрээсийн зуршлаараа явах хэвээр. Тэгээ энэ систем рүү бол бид нэр ороосэй гэж манай зүгээс бол хүсэж байгаа. Яагаад тэгэхээр олон улсад ч нөгөө рейт гэдэг бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Мэргэжлэрээ ингээд чиглэлээрээ менежментүүдээ хийчдэг. Тэгээд том одоо манайх ч нөгөө нэг ингээд бие даасан барилга байгууламж байснаасаа болоод нөгөө хит их төвлөр нэгцэршил үүссэн. Тэгээд дэд бүтцийн нөөцийг айгүй үр ашиггүй хүртээмжгүй хойрлоод байгаа байхгүй тий. Одоо нэг хотхон одоо жишээ ярихад 10,000 м2 фашн барих уу тий 20-30-ыг бариад тэрийг одоо магадгүй дулааны алдагдaltaгүй тий цахилгаан дулаан их усэр танхуу хоёр тэр инженерийн шугамшуулжээний ашигтай ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тэгэнгүүт манайх ингээл нэг юм тусдаа бие даасан баахан барилга байгууламжтай тий. Тэр нь ингээд цартцсан манай дээр бас амар их барилга байгууламж байгаа шүү дээ. Хүн амьд. Тэр чинь одоо ингээ манай нөгөө хомсдолтой байгаа цахилгаан дулааны их усрээс чинь тодорхой хувийг эзэлж байгаа ч юм уу. Тэнгүүд одоо гаднаад бол одоо хотгоноор шийддэг тий. Бүр ингээ дандаа 50 га дээр 100 га дээр тий. Тэгээд дан ингээд түрээсийн хотхон кампусууд ч юм уу ингээ явангууд тэрийг яг удирддаг штэ. Тэр нь аль аль талаасаа ингээд одоо оролцож байгаа хүмүүсийн эрсдлийг айгу зөв оновчтой удирдах хэрэгтэй. Энд чинь үйлдэл барилгач өөрөө бас айгу олон менеж хийх асуудал, маш олон аж ахуйн асуудал ихтэй, проблем айгу ихтэй байхгүй. Тэгээд одоо энийг л шийдэх гээл одоо хөрөнгөний менежментийн компаниуд тусгай болоод тий. Ингээ явж байгаа юм болов гэж бодоод байгаа. Тэгээд буцаад ч гэсэндээ тэр нөөцийг зөв удирдах. За тэр нөөц дотор дэд үтцээс гадна санхүүжилт биднэрт хэрэгтэй шүү дээ. Тий. Зүгээр л одоо би тэр 45,000 айл өрхийн түрээсийн эрэлтийг л одоо бодоод үзэхэд одоо хэд орчим байна? 2.1 сая орчим метр квадрат тал байгаа байхгүй юу? Худалдаа авах дээр ч байна, түрээс дээр ч байгаад байгаа байхгүй юу? Тэнгүү тэрийг бид нэр ингээд нэг дор цогцоорны шийдээд тий ингээд тодорхой ингээд одоо бүсүүдүүдийг ч юм уу тий төвүүдийг ингээд менеж хийгээд явбал бол энэ ингээд аюух тийм гоё системээр явчих юм шиг санагдаад байна. Тэгэхгүй бол манайх чи ингээд дааш тийхгүй байна. Байран дотор тий нэг 100 айлын байшин дотор ч юм уу эсвэл 50 айшин байшин дотор хувь хүмүүс ингээд түрээсийн менежмент хийдэг тий. Тэг хүмүүс нь түрээсийн мөнгө төлдөггүй ч гэдэм юм уу. Тэгэл хойноос нь нөгөө хүмүүсүүд нь ингээд явдаг. Тэнгүүд одоо түрээсийн төлбөрөө төлөхгүй байлаа гэж хууль шүүхээр явъя гэхээр өмгөөлөгч хэрэгтэй болдог шийдэг ч юм уу тий. Тэг алуус энэ ч юм бол мэргэжлийн этгээдүүд менеж хийдэг шүү дээ. Энэ хөө байдлаас бид нар бол ингээд гоё одоо алуусын жишээ рүү ингээ явах хэрэгтэй. Уул нэг сая энэ дэр би зүгээр та манай үзэж байгаа ч гэсэн сонирхолтой юм да. Апартмент гэдэг нэр кондоминиум гэдэг хоёр нэр өгдөө шүү дээ. Апартмент гэдэг чинь болохоор түрээсний байр. Аха. Гэдэг юм. Кондоминиум гэхээр өөрөө хөдөлж авсан байрыг хэлдэг. Өөрөө тэр одоо маань шиг тэр чигтэн зүгээр л нэг юм орон сууцлал апартмент гэдэг дуудаад байдаг шүү дээ тий. Яг англи хэлний хэллэг дээр болохоор апартмент гэж хаал тэр түрээсийн байр юм. Түрээсийн байрнууд тий. Одоо яг саний ангагийн ярьж байгаа ингээд нийт нэгээд түрээсэлдэг юм байр байл тэр апартмент юм байна. Өөртөө хөдөлж авдаг байх юм бол кондоминиум гэж хэлдэг юм уу. Тэгэхээр манай Монгол бол тэр хэмжээнд энэ ингэж хөгжиж ийж саний яг ярьж байгаа юм бүр бусдаа шинээр барьсан барилга нь өөрөө түрээсийн байж ийж энэ одоо нэршлүүдийг болоо. Тэгээ манайх дандаа кондоминиумнууд байна. Ер нь бол манайх дандаа кондоминиум байгаа даа. Тэгтээ бид нэр ингээ апартмент гэж яриад сурцсан тий. Яг одоо бас ганц манайд биш л дээ. Ер нь л нэг тийм. Окей. Anyways, саяны тэр юун дээр
агентууд дээр дахиад би нэг юм асуумаар байна. Агентууд яг өөрсдөө энэ хөөсрлийг бий болгож чаддаг уу? Одоо ингэ манайхан чинь нэг за шууд бүр амар ингэ жишээ. Сая нөгөө махны асуудал гарлаа шүү дээ. Тэг change үтэл гэсэн. Мах ингээл боо юм болол яхад change-ууд ялаа тэрнээс ингээд ерөөсөө махны үнэ бол ихсээгүй гэж яриадсан. Яг тэрэн шиг манай change-ууд энэ change гэдэг энэ агентууд байран дээр ийм хөөсрлийг яг үүсгэх юм уу? За одоо тодорхой шууд амар өндөр импакт үзүүлж бас нөлөөлж байгаа гэвэл бас үгүй л ах л та. Гэхдээ тэр одоо юу гэдэг тухайн одоо худалдаа авахчийн тэгээ өөрийнх нь нөгөө одоо судалгаа хийсэн байдлаас нэлээд хамаарх болох л та. Жинхэнэ мэдээч зах зээл дээр ингээл үнэ ч юм уу тий одоо ингээл үнэ аваад хажуугийн нэг адилхан зар байлаа гэхэд үнэ асуу штэ. Тэгэхээр тэрийг нэмээд нэг тийм амар өндөр хөөсөргүй импакт үзүүлэх ба тэр тусмаа одоо юм худалдаа авах чадрууд тий санхүүжилтийн нөөц боломж нь хомс үед бол аюу хэцүү. Мэдээж тодорхой хувь тий бага импакт өгөх нөлөөллүүд бол их баг. Хүмүүсийг анзаарч яхад нөгөө түрүүний хэлсэн улирлын шинжтэй ч юм уу тий хямдхан магадгүй одоо нөгөө бэлэн мөнгө кэш гэдэг чинь аюу хүчтэй шүү дээ. Тэгэнгүүт магадгүй ингээд 100% бэлэн төлөлтөөр тухайн байрыг аваад за тэгээд нөгөө цасан сайжруулалтууд хийгээд одоо магадгүй гоё интерьерийн засал хийгээд ч юм уу тий фасадын янзлаад ч юм уу тэгээд нэмүүртэг шингээгээд зарж байгаа гэсүүд бол байдаг. Тий тэгж бол хүмүүс явдаг шүү дээ. Тэрнээс салбарын хөөсрөл дээр бол тэгж хүчтэй болоод шин зүгээр нөгөө яг хөгжүүлэлт хийж байгаа хувьсралт өнгөж одоо суурнасаа гэж ярьдаг шүү дээ. Хийж байгаа байран дээр бол тодорхой хувийн импакт үзүүлнэ л дээ. Одоо чиний суурийн үеийн үннийг тий урьдчилсан захиалга үнэ гэж ярьдаг шүү дээ манай дээр. Тэр үн одоо магадгүй 3,500,000 байхад тэр хүн ажилтнанд орсны дараа 4,5 сая тий. Иймэрхүү үзүүлэлт бол хийж байна. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. Би дахиад арай нэг өөр сэдв ярмаар санагдаад байна. Бизнес одоо яг энэ манай Монголд хийгдэж байгаа барилга бид хэдийн ойлгосноор бол худалдаад авахд шууд ороход бэлэн байгаад байдаг тийм. Тэгвэл зарим улсуудад бол тийм биш байгаад байдаг. Яг юм нөгөө бүр одоо тренд юм уу эсвэл стандарт нэгэд. Тэгвэл энэ яг манай Монголд ер нь нэмэрээ яваад ах уу эсвэл өөрчлөгдөх үү. Тэгээ энэ эсвэл ийм хайбрид модель гарч ирэх үү. Одоо дотор заслын жишээл дээр Кыргызстанд явж байхад бүх компаниуд нь барилга ашиглалтанд оруулахдаа дотор засал хийхгүйгээр оруулалт юм байна. Тэрний одоо манай Монгол тэрнлүү шилжих үү эсвэл Кыргызстан илүү юм бүтэн юм дуусгасан илүү шилжих үү? Хайбрид л болох байх л та. Тэгээ хүн бол яг нөгөө кармаас гарах төлөгчөө мөнгөөр л бүх юм чинь хэмжигдэн шүү дээ. Би ингээд хүмүүсийн хийцэн нэмүүртэг шингэж. За одоо девелоперууд бол бас Америк барилгын хугацаа гэж уртсаад байгаа юм нь бүтэн манай нөгөө шаардлагаарч улсын комисс засал хийцэн гэдэг шаардлага тавьдаг. Манай өөрийн бүр стандарт юм уу? Стандарт тийм байхгүй юу? Тэнгүүд манай ер нь бол ийм норм дүрм стандарт ер нь жоохон шинжлэхдэх шаардлага маш их байгаа. Тэ бодлого төрийн зохицуулалтуудын хувьд гэх юм уу. Тэнгүүд яг тэр бол яг нөх хэрэглэгч талаасаа бодвол би яагаад заавал тийм чанаргүй ч юм уу те эсвэл өөрийнхөө хүсээгүй засал юмнууд дээр шингэсэн би те үнтэй орон сууцыг авах юм. Тэнгүүд одоо ингээд мэдээж трендэд дагаад гэх юм уу тэр шинжлэхтэй явбал магадгүй ингээд заслахгүйгээр те тэр бол ингээд хөгжүүлэгч компаниудын хувьд бол буцар засал дээр бараг ингээд хагас жилийн хугацаа те төслийнхаа объемс хамааруудад болно шүү дээ тэр чинь те нэрээ эцсийн юу болтол. Тэнгүүд тэр хугацааны бид нар жишээлбэл өртөг шингээгдэл яваад байгаа байхгүй худалдаж авч байгаа юм дээр чинь. Эсвэргээр чи ингээд стандарт тэр хүнд одоо үндсэн хийц болоод инженерингийн шугамшүүлжээ зам талбай бэлэн боллоо өглөө чи дотор цэцлийг өөрийнхөө хүссэн тий өнгө төрөх өрөөний төлөлтөөр өөрчилж болно шүү дээ. Тэгэнгүүт магадгүй чиний төлөх гээд байгаа мөнгө энэ одоо 3,500,000 байна уу? Эсвэл тгийж өртөө шингээгээд 4,500,000-аар авахгүй. Тэнгүүд стандарт нь болохоор заавал дотор цэцэл хийцнэр нь аавна гэдэг юм шиг тий. Манай стандарт өөрөө тийм байна. Тэгсийг улсын комисс хүлээж авна. Одоо офис дээр жишээлбэл манайх анхны тэр нэг жишгийг эвдэх гэж нийлээ бас оролцсон. Яагаад тэгэхээр тэр тусмаа байгууллагууд тийм шүү дээ. Өөр одоо хөтө зоронтой, тэг хэм маягтай. Тэгэнгүүт улсын комисс таслаа хий. Би яагаад заавал тэр одоо
Invescore Property гэдэг компани орно гэж бодох юм уу тий. Бид нар чинь бид нар зах зээл дээр зарах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр Invescore Property орно. За нэг 100 хүнтэй. За 100 хүний өрөөний хуваалтууд ийм байна. Тим нэгж газруудтай байна гэдэг чинь амар утга болчихдог. Тэнгүүд ерөөсөө л барилгын компаниуд үндсэн хийцээ хийлээ тий. Үндсэн дэд бүтц шугам шилжээнүүдийг хийлээ, зам талбай хийлээ. Тэгээ огон хүлээлт өгчвөл одоо худалдаж авч байгаа хүмүүс дээр ч гэсэн маш олон нөгөө давуу тал, хугацааны давуу тал үүснэ. За дээрээс нь худалдаж авах үн өртөг магадгүй өөр байна ч гэдэм үү тий. Хэрвээ тэгэх юм бол олон тийм хийдэг компаниуд айгүй олон болол ингээ өрсөлдөөн үүсэл ингээл. Одоо зөвхөн Тэмүүлэнгийн хэлсэн дээр бол яг Казахстан, Киргизстан тийм Казахстан бол тийм байгаа байхгүй. Хараар нүглөө араас нь заслын компаниудтайгаа тухайн хүн нь өөрөө гэрэлээд өөрийнхөө хүссэн өөртөө та заад жишээлбэл одоо уналтаа таац их юм уу тий гэрлийг нь ямар гэрэл хийх үү гэдгээ өөрөө төлөвлөөд тэр компанид байгаа тий хэдэн дөрөвний бид нарт төсвийн дагуу хийх. Дотор цэцэл дээр ч одоо Уянга гэдэг хүн магадгүй одоо тий ийм таазан дуртай гэж зүгээр нэг стандарт хэм маягаар л явж байгаа шүү дээ. Одоо ингэж болох юм. Барилга баригдчихэж шүү дээ тий. Тэнгүүт ингээд тийм зураг төслийн компанитай тэр барилгын компани гэдэг гэрээ хийцэн заяа. Тэгээд ингээд бүх орох байгаа хүмүүс нь зураг төслийн анханаас нь шууд яриад ингээд тэр одоо зураг төслийн компанид гэрээ хийгээд давхар хамт явж болох боломжтой юм байна тий. Боломжтой шүү. Амар үнэтэй л болох байх. Тийм л байх тий. Нэг хүртэл юм костюм болгож юм гэсэн үг шүү дээ тий. Яг гадна бол хаусыг бол яг тэгдэг шүү дээ чи. Бүр хаусныхаа хийцлийг хүртэл сонгодог тий. Кастомайз хийгээл. Одоо би хаалгаа ийм брендээр хий тий. Одоо ингээд суур газрын зардаг. Гэхдээ тухайн нөгөө нэг хотооных нь дэд бүтцүүдийг шийдсэн. Тэгээ аксессуудыг шийдсэн. Биш явж байгаа шиг гэсэн үг шүү дээ. Опшн сонгосон. Тэр бол аль талтай амар ийм үр ашигтай оновчтой л доо. Гэхдээ манайх тэр рүү шилжилтлээс нэлээд олон зохицуулт өөрчлөлтүүд адаглал стандарт хийх хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө хэрэглэгчийн зан төлөв маань өөрөө тэгээд тогтцсон учраас тэр рүү шилжихдээ бол нэлээд өөрчлөлт орох байх. Гэхдээ тодорхой одоо нөгөө бас зах зээл дээр хараар наваад өөртөө засаж байгаа кейс бол бас байгаа. Улс хоорондын ийм харьцуулт сая хийж байгаа дээр дахиад за одоо нэг ийм би зүгээр ийм хий хоосон яриануудыг баталгаажуулмаар санагдаад байгаа шүү дээ. Манай монголчууд Монголын үйл хөдлөх хөрөнгийн үн амар өндөр байна. Олон улстай харьцуулахад манайх хамаагүй муу мөртлөө хамаагүй өндөр өртөгтэй байна гэдэг ийм яриа яваад. Зарим нь бол бүр Таиланд Монголоос хамаагүй хямдхан байна. Таиланд бараг орон сууц авч ирснээс Монголд бараг орон сууц авч ирснээс Таиланд хаус авсан дээр юм байна гэдэг ийм яриа хүртэл яваад. Энэ яг үнэн үү? Яг одоо бидэд ийм за ойрын улсуудтайгаа харьцуулахад манай үнийн өртөг ер нь хэр вэ? Харьцуулбал. Өртөг угаасаа өндөр. Яг тэгэхээр дөрөвний ярьсан нөгөө өртгийг бий болгож байгаа бүх экспортоос бид нар чи үйлдвэрлэгч биш байгаа байхгүй. Бүх тэр барилгын материалууд чинь бид нар гаднаас авч ийн тий. Тэгээд тээвэр логистик. Тэгээд магадгүй өөртөө бид нар үйлдвэрлэгч байсан бол хүссэн югаараа авч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр материал чи өөрөө одоо ханы зузаанаас хамаарч өөрчлөгдөн тий. Дотор гипснээс хамаарч гипс гэх юм бол 50 мм-ийн өргөнтэй гипс авах уу 150-аас ахуу хамаарад энэ материалыг чи өөр байна тий. Тэгээд одоо бэлтаагаар ярихад л ингээл өөр байдаг. Тэрээс л маах чи нөгөө өөртөө үйлдвэрлэдэг байсан бол магадгүй өөр байна. За дээрэс нь нөгөө эрсдэл суур амьсгалтай холбоотойгоор нэмэгдэж байгаа инженерингийн шугамшүүлжээ дулаалгын өртөг амар өөр бас айгүй байдаг. Гэхдээ би ингээд сайн логистик дээр бид нар бол дэлхийн үйлдвэрлэгч орны яг хажууд байгаад тий. Бид нар яагаад ийм логистикийн асуудалд унаад тэгээ бараа татварын үнэнд бид нар ингээд алуулаад байгаа юм бэ тий. Тэгээд хаа байсан тэр Таиланд юу гэдэг юм Австрали тий өөртөө үйлдвэрлэхгүй пампа шиплэл авчирчлаа гэж адилхан тэгсэн мөртлөө ингээд майдээс бүр хамаагүй хоол цаг агарын одоо нэмүртэг юм уу шингээж байгаа. Одоо манай дулаалга гэхээр шал өөрчлөж байна. Дулаалга өөр. Тэгээ одоо манай нөгөө норм гэл би одоо аюух ярьж байгаа. Тэрнэр юу гэхээр дулаан алдагдгийг тооцохдоо хасах 30 юмээ боддог. Манайх. Хасах 30. Дулаан алдаг тий температурыг хасах 30-аар бод. За тэгэнгүүт зарим нэг юунууд дээр 40-оор ингээ бодонгууд тэр одоо барилгын чинь босч байгаа бетоны зузаан тий. За тэгээд дулаалгын зузаан. За дээрээс нь нөхөө юутай холбоотой дулааны шугамшүүлжээ. Нэг өртөгч өөрөө нэмэгдээд байгаа. Өсөө яваад байгаа. Тэнгүүд бол мэдээж одоо Төв Азтай харьцуулбал манайх ижил
Ижлэх юм уу? За. Мэдээж тэднэр бол ингээд түрүүний одоо олон улсын жишээ 20-60% үнийн өсөлтүүдийг мэдээж тэр концепц тэр юмдаа шингээгээ гараа авж байгаа. Түвацтай бол адилхан. Бусад одоо зүүн ч юм уу хятад энтертэй харьцуулбал суур нөгөө параметралын өртөг логистикоос хамааруулаад л өөр. Одоо халуун оронд жишээлбэл дулаан хэрэггүй шүү дээ. Тэнд бол агаар цалин дулаан алт ярихдаггүй юу? Ярихдаггүй шүү. Халуун оронд чинь нэмэхгүй ч гэхэд би кондишн гэдэг нь кондишн ажиллуулаад ангууд юугаа дулаалгаа муу хийсэн бол ялгаагүй яахгүй юу? Тэр нэр яг давхар яг нөгөө үнцэн хийц дээр нөлөөлдөг нь нөгөө газар хөдлөлттэй тий. Газар хөдлөлт юм аа. Манайх бол стандарт нормороо ямар нэгэн нөгөө за энэ бүс тэдшүү гэж заасан юм байхгүй. Нийтлэг стандартаар ерөөсөө 8. Гэ батцдаг. Газар хөдлөлтийг тэнгүүд тэр үнцэн хийцтэл дээр шууд тэр хэмжээгээ явчихж байгаа. Манайх тэгээд бас дахиад нэг Улаанбаатар ч өөрөө ер нь бол яг үндэ газар хөдлөлтийн айгүй идэвхтэй байдаг гэж байна шүү дээ. Тийм байсан. Тэгээд одоо сая BS эсвэл үзээд тань өндөр барилгууд тий. Тэгэл тэднээс сая гал гаргаад ингээл балраал тий. Ямар стандарт байхгүй ингээл балардаг. Ер нь ингээд ямар стандарт гэмээд яг нэг газар хөдлөх юм бол бас л эвгүй болох байх тий. Саний дээр галтай холбогдож намхан давхрууд өвнө өссөн болов. Би бас тэгж бодож байсан тий. Амны орносоос бараг ихсэж байгаа тий. Тэр тусмаа нөгөө одоо юу гэдэг яг ийм судалгаа мэдээлэлтэй хүмүүсийн хувьд бол нөгөө газар хөдлөлтийн бүсчил. За дээрэс нь манай нөгөө хөрсний ус шүү дээ тий. Тэрнээс хамаарсан юмнууд дээрх худалдаа авалтууд бас аюу хийгддэг. Судалгаа сайн хийцэн хүмүүс бол тий. За инвестор property мэдээж уянгаад үүсгэх захирлаар ажиллаж. За ер нь ингээд ямар эксперт хүн ирчээд ингэ яриад байгаа юм бэ? Гайхчихж магадгүй л манай үзэгчтэй. Энэ уянгаа энэ property өвлөдлөх хөрөнгөтэй зууралцсан түүхээсээ бид нар бас хуваалцаач ер нь хизээ иш энэ салбарлуу орсон юм бэ гэдгээсээ. Ер нь инвестор property гэдэг хамгийн анхны ер нь үйл хөдлөлийн яг чиглэл рүү ажиллаж байсан ажил мөн үү? Уянгагийн хувьд. За миний одоо холбогдчихсан гэвэл би бол мэрэгжлийн хувьд аяа өөр мэрэгчлээ. Их зүйч мэрэгжил байна тий. Тэгээ энэ чиглэлээрээ бас 8-9 жил ажиллаж байсан. За тэгээд яг хаа ажиллаж байсан нөгөө групп компани би Шунхлаа группт ажиллаж байсан өмнө. Тэгээ Шунхлаа группт ажиллаж байхдаа яг давхар яг үйл хөдлөлийн барилга үйл хөдлөлийн төслийн компани яг хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгээ тэр үед бас групп компани маань нэлээд олон том бүтээн байгуулалтын төслүүд хийжсэн. Тэгээ суур одоо нөгөө нэг ажиллаж исэн чадвар мэдлэг гэх юм уу? Тэрийг нь бол яг тухайн ажиллаж явах процесстэй бол яг одоо ажиллаж исэн ажиллаараа бол одоо авч исэн. Тэгээд анх бол би UNESCO-ыг байгуулж явах үед одоогийн төлөөлөл зарцуулалтын дараагаас санал аваад зүгээр яг банк санхүү байгууллага дээр бас яг хуулийн зөвлөхөөр ажиллаа тий чиглэлээрээ тэгээд ингэ ажиллаж исэн. Тэгээд ажиллаж явах явцад одоо ажиллаа 4 жил болж исэн юм болоо 20 онд ах бол захирал маань намайг би нөгөө жирэмсний амралтаа авцсан байсан чинь нэг уулзаач гэлээсэн нэг сар гарантай байсан юм уу? За сар ч яг биш юм байна нэг 4-5 сартай байсан юм уу? Нэг уулзаач гэл бичиж олцох хэрэг байна гэж тэгсэн. Тэгээд 19 оны тэр чинь нэг өвлөөс юм болов. Нэг хэдэн сар байсан бол. Тэгээд чинь одоо энэ манай UNESCO property-гийн гүйцэтгэх захирлаар ажилласан чи. Тий. Жил яг болох юм шиг байна гэх. Төслүүд хийгдэх гээд байна гэл тээ. Тэгээ би чинь бүр ингээд гахаад би ч өдөө чиглэлийн юм биш шүү дээ. Тэгээ маш property management-ийн яг үйл ажиллагаа хомер праундсл дээр хийсэн. Тэгээ амбассадорын борлуулалт маань яг хийгдсэн. Тэгээ нөгөө ашиглалтанд хүлээж авах процесс эхлээд тэгээ нөгөө менежментийн багийн жоохон өөрчлөлт орсон. Тэгээд энэ саналыг тавьчихсан. Тэгээ 20 онд ерөнхийдөө яг амбассадор төслийг ашиглалтанд орох үеэс ерөнхийдөө энэ компаниг хариуцаад ажиллаж байгаа та. Тэгээд 5-6 жилийн дараа их Эдлмонд том төслүүд явцсан. Тийм. Энд чинь 20 хүний баг бүрэлдэхүүнтэйс нөө бараг. Тийм анх ажил авч байхад нэг 17-оос нэг 20 хүн байсан болов. Тийм. Одоо property маань хэдэн хүнтэй юм бэ? Одоо property маань 101 20 орчим үнэтэй байна уу? Яа, нэр бүгдээр явж байгаа шүү дээ. 6 жилийн дотор өсөлт дэвчлэлтэй бол сайн хийсэн байна тийм байна. Окей. Тэгээ UNESCO-ч одоо бүх юмаа бас талтал хийгээд байгаа тийм. За ийм байна. Уянгахдаа бид нар сүүлийн бас хэсгээр нэг асуудаг зүйл үүдийн одоо за мэдээж ингээл ажил амьдрал гэж явж байгаа. Өөрөө яаж тэнэглэж гин
өөрөгийн одоо хөдөлгөөн дутагдал гэх юм уу одоо янз бүрийн стресс менежмент ч гэх юм уу тийм зүйлүүд дээр уянгаа ер нь ямар хак хэрэгжилж өөрийгөө сэргээдэг вэ? Саяхан төрсөн тий. Тийм. Тэгчээд одоо ингээ ажлыг явж байна. За ерөнхийдөө нөгөө гэртээ аягүйх йогад тасгалууд аягуй хийдэг. Тэг ер нь бол нөгөө дотроо айл болох дадлуулах чихийг би болохыг хүсдэг. Тэг нэг өдөр тутамдаа нэг 10 минут гэдэг рүүлтэй өөртөө. Йога. Тэг йога ч юм уу одоо тухайн үеийнхаа тийм стреч ч юм уу тухайн үеийн одоо мүүдээс хамааруулаад тэгээд ер нь тэргээр нэлээд явна. Тийм тэгээд бас аягүйх аялах дуртай. Тэгээд жоохон стресстэй нэг юм гэр бүлийн хаантай ч юм уу тий агаар салхи ингээ явж нэг юм рефреш авчдаг. Тийм тэгээд одоо нэг тиймэрхүү байна. Тэгээд ажлын хажуугаар л бас энэ салбар авч явж байгаа одоо салбар маань өөр амар юм суралцах юм ихтэй. Тэгээ аюух загвуулаас аюух байлгадаг тий. Одоо ингээл санхүүгийн салбарыг судлах болно, за барилгынхаа секторыг судлах болно. За тэгээ заримдаа бараг ингээд инженерийн хаймыг чи өөрөө мэдэхгүй бол яг үнийг хэлэхэд бас болохгүй чи судлах хэрэгтэй юм болно. Тэгэл юм айгу олон талын юуг аюух чаленжтэй салбар ер нь бол бас. Тэгээд тэр тусмаа эмгтэй хүнээс яс аюу хүнтэй тий. Тэгээд заримдаа шантрах ус гарна. Зөв. Одоо тэгтээ сая 5 жил одоо сая одоо кредитний ихтэй амралттай ажиллаа орсон байгаа юм аа. Арай одоо зайнаасаа ер нь бол ажиллаж байгаа. Тэгээ яг нөгөө бизи одоо энэ төсөл хэрэгжээл ингээл явж явах үед ер нь ингээл чиний хэлгээр сая олон салбарлаа ингээл гар дүрх хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл толгой аягүйх дүүрэн байх үедээ хэрэгэлдэг чинь одоо аргууд байдаг юм. Гарах одоо тэрнээсээ гарах гэдэг ч юм уу тийм. Тийм бол одоо гал руу гараал явчихдаг тий. Тийм юу нэдэг хакууд. Би одоо сүүлийн жилүүд дээр яг үнийг хэлэхэд тэгж уулмууланд гарах надад ерөөсөө цаг ерөөсөө өгөөгүй. Тий гэр бүлийн хувьд ч тэр тий аюу юм биз би ч одоо нөгөө 0-9 насны хүүхэдтэй хүн гэж. Хэдэн хүүхэдтэй лээ? 4 хүүхэдтэй. Яа. Тэгээд компани үүсгэх. Тэгэхэд ингэхээр бол аль болох нөгөө юм гадагшаа гаргах гэх юм уу ярих хэрэгтэй гардаг тийм. Тэгэхээр аюух гадагшаа гаргах юм бол нээлттэй. Тэгээ ер нь нам хүмүүс нээлттэй л гэдэг бах тийм. Тэгээ тэр асуудлуудаа ингээд нэг юм шоколад жоо юм шиг альбан бусаар нэлээх ингээд тухайд аюух гаргаад хуваалцаж чадчихин тийм. Ингээд гаргачихвал надад аюу амар. Тэгээ тэрийг ингээд хоримтлуулаад амар ингээд гүн дип болоод байвал надад бас амар хэцүү. Би бас яг тодорхой нэг IC таврагч байна яг үед бас амар стрессчсэн. Тэгээ хүн яг тухайн үедээ гарах хэрэгтэй юм байлээ. Тэгээ одоо миний хамгийн сайн хамтрагч бол манай нөхөр яг үнэхээр би яг аюух юм хуваалцдаг. Тэр хүнд ингээ асуудлууд аюух ярьдаг. Тэнгүүд надад аюух тийм мотивацтай өгдөг хүн надад бол манай гэр бүлийн хүн байдаг. Тэгэл илүү ихтэй одоо нэг зөвлөгч байдлаар тийм. Тийм сайн бондтой хүнтэй сайн харилцаж юмаа сайн илэрхийлж байгаарай гэж тий. Тэгээ ажил юуны хувьд бол одоо юу гэдэг одоо төлөөлөл өдөрсөх зөвлөлтэй бас хамтлагаантайгаа гарах ч юм уу юм байна. Тэр нь аль болох тэр хугацаанд ингээл гаргачвал аяга амар. Чөлөөтэй тий ажилтнуудтай ч юм уу ингээ явал би ажилтнууд дээр ч гэсэн магадгүй юм байвал би ер нь тухайдаа ингээд гаргачихдаг юм байл. Тэр нь гэхдээ бас яг зөвчөж магадгүй бурууч хийж байна. Надад бол яг өөрөө хөнгөн байх нь яг тийм байдаг. Тий. Гэр бүлээрээ ч гэсэн би хүүхдүүдтэй тухайн ингээм моментд нь ер нь ингээд гаргачихдаг. Тэгэхгүй ингээд хүмүүс чинь бодоол яваад идэх шүү дээ. Харин шүү дээ. Тэр чинь хүн хүнээсээ л болтой юм шиг. Надад бол нөгөө тэгэх олон асуудал байгаа. Тэрийг болгоныг хадгалах нөгөө орон зай өгсөн байхгүй. За явах болоо тий. Оруулаад гараад явна гэсэн үг шүү дээ. За бүр зарцаг хагас сэдвэлээ яриасаачлаа тий. Тэгээд уянгада маш их баярлалаа бидний урилгыг хүлээн авч ярилцсан. Тэгээд эвлүүлгийн салбараар ярилцлаа. Салбарын дата ярилцлаа. Тэгээд гоё хэрэгжүүлж байгаа гоё төслүүдийг ярилцлаа. Тэгээд анхны дугаараа сант байсан. Тий. Гоё анги дугаар дээр орж ийн. Тэгээд уянгада баярлалаа. Тэгээд тэндээчсэн баярлалаа. Тэм манаас тайд дах юм бол тэм доогуур зугаараас Overland гэдэг гоё сошиал хуудас байгаа. Тэр хуудсан дээр гоё аяллаа влогууд болон хакууд байдаг шүү тий. Хаанч галтаа яваад гэж ойлгочихсон. Айгүй юм жижиг хэрнээ тий. Айгүй хэрэгцээтэй. Би ч одоо ингээд над дээр энэ Instagram над дээр байдаг болохоор ингээд үдсээр байгаад
дахиад өөр тийм олон улсын хайг гараад яваад байгаа тиймэр яваад энийг хийгээч. Тийм байгаа шүү. Тэгээд бас манай онтой сувгуудыг дагаарай гэж хүсэж байна. Тэгээд бидэндээ өдөр хүртэл цуг байсан баярлалаа гэж хэлдэг. Тааштай их баярлаа. Баярлалаа. Урьж арилцсан. Хэлгээ. За. За дараагийн дугаараар уулзлаа. Баяр та. Баяр та.